За орцсон байгаа хүмүүс маань энэ чатанд байгаа линкээр ороод бүртгэлээ хийгээрэй. QR код байгаа линк байгаа. QR кодон дээр дараад бүртгэлээ хийлгээрэй. За би засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын танил цуглаа бодлого төлөвлөлтийн газрын бодлогын судалгаа төвшин жилийн хилцээний дарга Аз гэж хүн байна. За өнөөдрийн энэ сургалтыг зэрдэж явуулна. За орж ирсэн хүмүүстээ хөтөлбөрөөр танилцуулжээ. За сургалтыг нээж засгийн газрын хэрэг эрхлэх газрын хүний нөөцийн газрын дарга, ажлын хэсгийн дэд дарга, саран гэрэл дарга үг хэлнэ. Дараа нь байгууллагын мэдээллийн маягттай холбоотой мэдээллийг засгийн газрын хүний нөөцийн газрын референт мядагмаа хийн. За үүний дараа мандатын шинжилгээг засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын ахлах референт шижир эрдэнэ. За рацийн материалтай холбоотой мэдээллийг засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын ахлах мэргэжилтэн эрдэнэ сувд. За тэгээд function structure matrixтай холбоотой мэдээллийг засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын референт эргэзэн хийнэ. За мэдээллүүд хийгдээд дууссаны дараа асуулт хариулт явагдана. Тэгэхээр мэдээлэл хийж явах үед асууж тодорхойлох зүйлүүдийн хувьд та бүхэн тэмдэглэж яагаад асуулт хариултын үе явахад асуугаад яваарай. Микрофонгүй хүмүүс байгаа бол чатаар асуух асуултуудаа бичээд явуулчих болно. Тэгээд тэрийг асуулт хариултын үедээ би ирсэн асуултуудыг уншиж танилцуулаад холбогдох хүмүүсээр нь хариултыг өгүүлнэ. За энэ Арангаа аймаг хүмүүс нөрж ирэх байгаа юм шиг байна тий. За ингээд 14 цаг болсон учраас засгийн газрын хэрэглэх газрын хүний нөөцийн газрын дарга саран гэрэл даргыг нээж үг хэлнэ үү гэж байна. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Нийт орон нутгийн төрийн албаагчид та бүхэн мэдээж оны эцсээр ажил ихтэй байгаа байх. За юуны өмнө засгийн газрын хэрэглэх газрын дарга буюу Монгол Улсын сайд, Бэм цогц сайдаас тушаал гарч за энэ чиг үүрэгтэй байгууллагын чиг үүрэгтэй холбоотой асуудлаар ажлын хэсгийн санал дүгнэлт гаргах. За шуурхай энэ үүрэгтэйчлуудаа хурдан гүйцэтгэх. За үүн дээр нь орон нутгийн болон яам агентлагийн төрийн байгууллагуудын албан хаагчид нэлээд хүч хайж богино хугацаанд томоохон ажлуудыг хийж гүйцэтгэх ийм чиг үүрэг бүхий үүрэг даалгаврууд өгөгдсөн. За үүнтэй уялдуулаад Монгол Улсын сайд, засгийн газрын хэрэглэх газрын дарга Бэм цогц сайдын энэ тушаалаар байгуулагдсан үндсэн ажлын хэсэг маань засгийн газрын хэрэглэх газар, засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, төрийн албаны зөвлөл гэсэн байгууллагууд хамтраад маш том бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байгаа. За үүнтэй уялдуулаад засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Бац цэцэг даргаас та бүхэнд орон нутгийн төрийн байгууллагууд дээрх дэд ажлын хэсгүүдийг байгуулсан. Дэд ажлын хэсгүүд маань өнөөдрийн сургалтанд оролцож байгаа. За ийм учраас хамгийн гол товчхон хэлэх гэсэн хэдэн зүйлүүд юу байна вэ гэхээр энэ ажлын хэсэг бол үндсэндээ бид нар засгийн газар дээр энэ төрийн байгууллагынхаа чиг үүргийн бүтцийн зарим чиг үүргийн бүтцийн чиг үүргийг тодорхойлох, чиг үүргийн давхартлыг тодорхойлох, за бүтцийн зохион байгуулалт оновчтой хэсэгтэр санал дүгнэлт гаргах, за ерөн чиг үүргийг хэрхэн бүлгэлэх үү, орон нутаг дээрх энэ босоо хэвтэй тогтолцооны зөрүүнүүдийг хэрхэн давхцлуудыг арилгах уу, санал дүгнэлт гаргах байдлаар бид нар ажиллана. За эхний шатны арга хэмжээ бол энэ дэд ажлын хэсгүүд өөрийн төрийн байгууллага дээрх мэдээллүүдэд маш өгөгдөж байгаа загварын дагуу маш наривчлж гаргаж өгөх юм хэрэгтэй байгаад байгаа. За тэгэхээр танаа өөрсдийн байгууллага дээрх энэ бүтэц нийтлэг чиг үүргийн бодит нөхцөлийг гаргаж ирэх нь бол та бүхний дэд ажлын хэсгийн гишүүдийн хамгийн гол үүрэг байгаа шүү. Тэгээд оны эцэс болжийн төрийн албан хаагчид тодорхой хэмжээнд ажлынхаа гүйцэтгэл болон байгууллагынхаа гүйцэтгэл төлөвлөгөө тайлангаа ингээ гаргачихж байгаа учраас он дуустал энэ үлдсэн 14 хоног дээр та бүхэн нэлээд олон хүний хүчээр энэ чигүүргийн шинжилгээний асуудал дээр анхаарах ийм шаардлага бий болсон. Учир нь 1 сарын 15-нд Монгол Улсын сайд
засгийн газрын хэрэглэх газрын дарга за цаашлбал ерхий сайдад энэ ажлын хэсгийн үр дүнг танилцуулах гэж байгаа учраас бид нар цаг хугацаа маш давчуу байна. За ер нь бол энэ чигүүргийн шилгээтэй холбоотой байгууллага дээрх даваа болон сул талууд дүн шинжилгээ хийх асуудлуудыг манай үндсэн одоо ажлын хэсэг өөрөө хариуцаж явна. Тэгэхээр эхний ээлжинд өнөөдрийн сургалтаар өгөх манай ажлын хэсгийн гишүүдийн мэдээллийн одоо мэдээллийг та бүхэн анхааралтай сайн сонсороо ойлгоогүй асуултуудаа маш сайн асууж аваарай. За мөн энэ ажлын хэсгийн гишүүдээс танай байгууллага дээр бас хуваарлагдсан байгаа хүмүүс цаашдаа хамтраад ажиллана. Тодруулах зүйлүүдээ ингээд бүгдээрээ асуугаад явна. За хамгийн гол чиглэл бол та бүхний үндсэн чиглэлд байгууллагын үндсэн чиглэлтэй холбоотой мэдээллүүдийг гаргаж өгөх, байгууллагын мэдээллийг гаргаж өгөх, дээрэс нь нийтлэг чиглэлгийн одоо энэ бодит нөхцөл байдлыг дээр дүн шинжилгээ байгууллагын дэд ажлын хэсгүүд өөрсдөө хийх юм шүү. За нийтлэгчийн үүрэг гэдэг дээр ямар асуудлууд ороод байна вэ гэхээр санхүүгийн хэлтээс, мэдээлэл технологийн хэлтс, гадаад харилцааны хэлтс, хуулийн хэлтс гээд за дээрэс нь хэл шинжилгээ үнэлгээний хэлтсүүд дээр нийтлэгчийн үүрэг одоо энэ хэлтсүүд дээр ямар асуудлууд одоогийн нөхцөл байдал нь ямар хөө байгаад байна. За үүнтэй холбоотойгоор мөн төрийн захиргааны болон төрийн үйлчлэгээний чиг үүргийн асуудлууд, төрийн албан агчийн зарим ангил зэрэглэлийн тодорхой болгох энэ асуудлууд бас энэ чиг үүрэг албан тушаалын тодорхойлолттой холбоотой асуудлууд буцаад бас уягдж байгаа. Тийм учраас манай энэ ажлын хэсгийн дэвшүүдийн өнөөдөр танилцуулах гэж байгаа энэ мэдээлэл загварууд бол нэлээд наривчилж ингэж гарсан байгаа учраас та бүхэн энэ мэдээллүүдийг яаралтай гаргаж өгөх юм шаардлагууд байгаа. За жишээлбэл одоо төрийн үйлчлэгээний албан тушаал бол өөрөө төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн ийм туслах чиг үүрэг бүхий хуулиар оногдсон ийм одоо чиг үүрэг байдаг. Гэтэл өнөөдөр төрийн үйлчилгээ, төрийн царгааны албан тушаалууд өөрсдөө англи зэрэглэлүүд бүгдээрээ бас нэг ийм тодорхой зааг ялгаагүй нэг тодорхой болгох ийм зайлшгүй шаардлагууд байгаад байгааг та бүхэн бас өөрсдөө мэдж байгаа. Тэгээ ер нь бол бас чиг үүргийн давхцлууд нэлээдгүй төрийн байгууллагууд дээр байгааг бас ойлгож байгаа гэж найдаж байна. За үүнээс гадна бол үндсэн чиг үүрэгтэй холбоотой мэдээллүүдийг та бүхэн гаргаж өгнө. За мөн өөрийн одоо байгууллагын харьяа, төрийн өмчт үйлдвэрийн газар, харьяа агентлаг, улсын төсөвт үйлдвэрийн газар, за мөн янз бүрийн судалгааны төвүүд одоо төсвөөс санхүүжилтээ авдаг ийм байгууллагуудын одоо мэдээлэл болон жагсаалт алба бичгийн тоог гаргаж өгөх юм аа. За гол одоо зорилт гаргаж өгөх материал асуудлуудыг би хэллээ. Ингээд манай дэд ажлын хэсгийн гишүүд та бүхэнд тодорхой загвар дээр дэлгэрэнгүй тайлбарлаж явна. За бол. За саран гэрэл ардаа баярлалаа. За хөтөлбөрийн дагуу одоо байгууллагын мэдээллийн маягт буюу та бүхэнд албан бичгээр заримд нь үтсэн, заримд нь өрөөж амжаагүй байгаа. Энэ Excel файл утсан байгаа. Энэ маягттай холбоотой мэдээллийг засгийн газрын хүний нөөцийн газрын референт Мядагма танилцуулнаа. Та сайн байцгаана уу? Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За одоо дэлгэцээр ширлээд темплейтээ гаргаад тайлбарлаад явчихъя. За ширлэгдсэн дэлгэц харагдаж байна уу? Харагдаж байна. За та бүхэнд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын албан тоотоор энэ 6 шийттэй Excel хүснэгт бол хүргэгдсэн байгаа. Заримд нь арай очиж амжаагүй байж магадгүй. За зарим нь бүглөөд ирүүлсэн, зарим нь одоо бүглж ирүүлээгүй байгаа учраас энд ингээд хэрхэн яаж бүглөх, ямар агуулга орсон бэ гэдгийг одоо тайлбарлаж танилцуулна. За нийтдээ бол ингээд 6 хүснэгтээс бүрдэж байгаа. За эхний хүснэгт бол байгууллагын ерөнхий мэдээлэл гэдэг байгаа. Энэ хүснэгтийг за орон нутгийн төвшөнд бол за засаг даргын тамгын газар сумынхаа тамгын газрын бас нөгөө бүтэц орон тоог бас нэгтгэж ирүүлнэ. Нэгтгэхдээ болохоор яаж нэгтгэх вэ гэхээр нийлүүлээд нэг болгоо бичихгүй. За Архангай аймгийн засаг даргын тамгын газар байлаа гэхэд доор нь Архангай аймгийн тэр сумын засаг даргын тамган газар гэдэг ингээд доошо мэдээллүүдээ чагсаагаад нэгтгээд ирүүлснэ гэсэн. За эхний хүснэгтэн дээр бол байгууллагын ерөнхий мэдээлэл байгаа. За байгууллагын нэрийг одоо товчлохгүй бүтнээр нь бичих ёстой. За энд байна. Аймгийн засаг даргын тамган газар гэд бичээд орчихгүй. Заавал одоо аль аймгийн засаг даргын тамган газар юм бэ? Аль аймгийн аль сумынх юм бэ гэдгээ ингээд энэ дээр дэлгэрэнгүй бичээд өгөх хэрэгтэй. За эндээс бол сонголт хийн. Ингээд нутгийн захиргааны байгууллага байх нэ гэд. За аймгийн засаг даргын тамгын газрын хувьд засаг даргын харьяалах одоо хэвтэй удирдлагатай агентлагууд гэж байдаг.
тэр агентлагуудын мэдээллүүдийг бас мөн нэгтгэж ирүүлнэ. Яг түрүүний сумдын засаг даргын тамгын газрын мэдээлэлтэй адилханаар ингээд за Дорнод аймгийн эрүүл мэндийн газар гэдэг юм уу. Ингээд бүгд мэдээллийг нь оруулаад ирүүлэх нэ. За энд болохоор сонголтын дээр нь засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлага гэдэг ингээд сонгочих нь байна. Сумдаа болохоор зэрэг одоо нутгийн захиргааны байгууллага гэдэг ингээд сонгочих нь байна. За энд байгууллагын регистрийн дугаарыг гараад бичнэ. Гараад бичиж оруулаад ягаад энэ мэдээллийг яаж байгаа вэ гэхээр одоо энд танилцуулагдах нэлээд олон темплейтүүд бол нэгтгэгдэнэ. Дүн шинжилгээний шатнд. Тэн дээр бол байгууллагын регистрийн дугаар нэрээр ингээд тулгагдаж нэгтгэгдэх байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл бол маш чухал байгаа. За байршлуудаа мөн сонгож оруулна. Одоо Архангай аймгийн хувьд одоо Архангай аймаг гэдэг, Дорнод аймгийн хувьд бол одоо Дорнод аймаг гэдэг ингээд оруулах нэ. Нийслэл бол одоо нийслэлийн засаг даргын тамгын газар болон харийн агентлагууд нь Улаанбаатар гэдгээ сонгоод ирүүлнэ гэсэн. Нийслэлээр мөн дүүргийн засаг даргын тамгын газруудын мэдээллүүд бас яг сумдынхтай адилхан зарчмаар ороод явна. За харьяалах дээд шатны байгууллага гэдэг. За шууд ерөнхий сайдаас томилогддог албан тушаалтнуудын хувьд болохоор засгийн газар гээд биччихнэ. За энэ дээр бол ингээд товчлолгүй бүтнээр бичнэ гэдэг. За бусад юуны хувьд болохоор зэрэг харьяалах дээд шатныхаа одоо засаг даргаасаа томилогддог байлаа гэхэд одоо засаг даргын тамгын газар ч юм уу засаг дарга гэд ингээд аймгаа бичээд явах нэ. За тухайн одоо Архангай аймгийн жишээн дээр өөрийн байгууллагын дор харийн агентлаг газарт байгууллагатай эсэх гэх юм бол засгийн газрын агентлаг бол байхгүй. Орон нутаг дахь харийн агентлаг газрын тоо гээд одоо 8 7 байна уу 8 гэд ингээд тавигдах нь байна. За бусад харийн байгууллага гэдэг дээр за төрийн өмчт үйлдвэрийн газар, орон нутгийн өмчт үйлдвэрийн газар ч юм уу, улсын төсөвт үйлдвэрийн газар, төв хүрээлэн гэх мэт ингээд яг нөгөө төрийн захиргааны байгууллага биш боловч нөгөө харьяалагдаад ажилтдаг тэр байгууллагуудаа бол бичнэ. За энэ дээр бичсэн энэ тоогоороо бусад харийн байгууллага гэдэг мэдээлэлээ бол ингээд бөглөөд ирүүлэх юм аа. За энийг бол дараа нь энэ хүснэгтийг дараа нь тайлбарлана. За дараагийн 2 дахь хүснэгт бол байгууллагын бүтэц орон тооны ерөнхий мэдээлэл байгаа. За Архангай аймгийн засаг даргын тухайд бол за нутгийн захиргааны байгууллага түрүүн сонгосон. За энд болохоор зэрэг бүтэц орон тооны шийдвэрийг одоо баталсан шийдвэрийг нь нэр дугаар огноотой нь бол ингээд бичиж өгнө. За энэ дээр засгийн газрын тогтоолоор бол ерөнхий бүтэц олон орон тооны хязгаарыг тогтоож өгсөн. Мөн нэмэх нь одоо өөр ямар шийдвэр вэ тэрийг бас ингээд эндээ оруулаад биччихнэ. За засгийн газрын тогтоолын дагуу бол ерөнхийдөө 8 зохион байгуулалтын бүтцийн нэгж байна гэд ингээд заасан байна. За үүнээс бол хилтэс нэг байна. За төв нэг байна ч гэдэм үү те. За би энэ та бүхэнд юуг нь харуулъя. Мэдээд төрийн үйлчилгээний мэдээллийн төвтэй ч гэдэм үү те. Төвтэй байх юм бол төвтэй, албатай авах юм бол албатай гэд ингээд бичгэн. За та бүхэн дээр тараагдсан хүснэгтэн дээр бол энэ шаардлагатай 2 баг нь бол байхгүйсэн. Гэхдээ энийг бол нэмээд бичнэ. Шаардлагатай бол нэмээд оруулаад биччихээрэй. За мөн аймгийн засаг даргын тамгын газар дээр бас нэг юм бүтэц байгаад байдаг. Яг засаг даргын тамгын газрын оронтой бүтэцэд нь хамаарахгүй яг дэрэгдэн нийтлэг үйлчилгээний алба, нийтлэг үйлчилгээний тасаг, аж ахуйн алба гэсэн нэршилтэйгээр нөгөө туслах үйлчилгээ үзүүлдэг нэгжүүд нь нэгж ингээ байгуулагдсан байждаг. За тэрнийхээ мэдээллийг мөн энэ дээр нэмж оруулна. Тэр нэмэгдэж орж байгаа тохиолдолд бол яг уу энэ батлагдсан бүтэц оронтой нэгжийн мэдээлэл бол өөрчлөгдөхгүй. Тэгвэл одоо энэ бол ингээ 8 байх ёстой байхад нэг илүү байна гэдэг чинь нөгөөхийгөө нэмээд оруулсан байна гэсэн үг гэж ойлгоно гэсэн. За тэр мэдээллийг бол тиймэрхүү юу бол заавал оруулах хэрэгтэй. Оруулахгүйгээр ер нь харьяа байгууллагуудынхаа мэдээллүүдийг аль болох бүгдийг нь оруулахгүйгээр үлдээж болохгүй гэсэн. За батлагдсан орон тооны дээд хязгаар бол засгийн газрын тогтоолоор 57 гэд заагаад өгсөн. Тэгвэл ажиллаж байгаа албан хаагчдын тоо бол одоо энэс илүү эсвэл дутуу ингээд байх боломжтой. Тэрийгэ бичиж өгөөд үүнээс удирдах албан тушаалтан, гүйцэтгэх албан тушаалтан гэд ингээд тавиад өгөх. За юун дээр сумд дээр болохоор зэрэг мөн адилхан одоо нөгөө байгууллагын бүтэц оронтойг нь баталсан тогтоол шийдвэр байгаа, бүтцийн нэгжийг нь баталсан тогтоол шийдвэр байгаа тий.
Тэгээд энэ оронтооны хязгаар болон ингээд ажиллаж байгаа албаагчдын тоо байгаа. Тэрийгэ сум болон засаг даргын эрхлэх асуудлын харьяаны агентлагууд ингээд бичээд өгнэ. За дараагийн 3 дахь хүснэгт бол байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжийн орон тооны мэдээлэл гэдэг. За энэ дээр болохоор зэрэг Архангай аймгийн энд болохоор бид нар нөгөө яамдын жишээ авцсан. Гэхдээ ингээ Архангай аймгийн засаг даргын тамган газар байлаа гэхэд нийт одоо 8 зохион байгуулалтын нэгжтэй. За нийтлэг үйлчилгээний албаа нэмэх юм бол ингээд 9 зохион байгуулалтын нэгжтэй байна гэж үзье. Тэгэх юм бол тэрийг ингээд нөгөө дугаарлаад оруулаад за энэ газрын муу хилцсэн юм уу, нэг ч юм уу, алба юм уу, тасаг юм уу гэд тэ. Тэгээд бичээд оруулна. За тэгээ эндээсээ одоо энэ бол хамгийн чухал анхаарах хэрэгтэй байгаа. За үндсэн чиглэлийн нийтлэг чиглэлийн гэдэг ингээ хоёр ангиллаар энийг одоо хуваана. Газар хилцсэн нэгжээ. За нийтлэг чиглэлийн гэдгийг ямар тохиолдолд сонгох вэ гэхээр захиргаан хүний нөөц, санхүү хөрөнгө оруулалт, хууль эрх зүй, хянас шинжилгээ үнэлгээ, дотоод аудит, гадаад дотоод хамтын ажиллагаа олон нийтэд харилцах чиглэлийг хэрэгжүүлж байгаа нэгжээ нийтлэг чиглэлгийн гэж сонгоно. Ингээд нийтлэг чиглэлгийн гэж сонгохоор энэ нь өөрөө ингээ автоматар өнгө нь өөрчлөгдөд өгөгдчихнэ. Тэгэхээр дараагийн хүснэгтүүд бол зөвхөн энэ нийтлэг чиглэлгийн нэгжүүд дээр хийгдэх мэдээллүүдийг задлж хийгдэх хүснэгтүүд байгаа. Зарим байгууллагууд дээр нийтлэг болон үндсэн чиглэлгийн албаа хаагчид ингээ холилдоод орсон нэгжүүд байдаг. Тэн дээр яг вэ гэхээр нийтлэг чиглэлгийн гэдгээ сонгоод тэгээд хоошоо мэдээллүүдийг задлж өгнө. Задлж өгөхдөө үндсэн чиглэлгийн оронтойгоо бол хасаад зөвхөн нийтлэг чиглэлгийн албан тушаал оронтойгоо мэдээллүүдийг ирүүлнэ гэсэн. За зохион байгуулалтын нэгж яг тухайн нэгжид хичнээн албаа агчид байх вэ гэдэг ингээд баталсан байгаа байх. За тэр баталсан тоогоо болоо ажиллаж байгаа албаа агчдын тоо эндээсээ ажиллаж байгаагаасаа улс төрийн болон нөгөө төрийн захиргаа, төрийн тусгай, төрийн үйлчилгээ нь хэд юм бэ гэдэг энэ мэдээллүүдийг бол оруулж өгнө. За дараагийн 4 дахь хүснэгт болохоор зэрэг одоо түрүүний энэ дээр сонгогдсон зөвхөн нийтлэг чиглэлгийн нэгжүүд дээр задлж хийнэ гэсэн үг. За жишээ болгоод авсан юм маань болохоор ингээд яамн дээр байна. За гадаад хамтын ажиллагааны хилтээс энд ингээд 5 орон тоотой гэд бичсэн байгаа бол энд 5 албан тушаалын мэдээллийг задлж бичиж өгнө. За энэ албан тушаалын мэдээллийг болохоор албан тушаалын тодорхойлолтод дээрээс оруулна. За энд ингээ хилтэс юугаа бичсэн. За энд бүтцийн нэгжийн чиг үүрэг гээд байгууллагын стратеги бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр дээр яг гадаад хамтын ажиллагааны хилцсэн нэгжийн чиг үүрэг юу байх юм бэ? Юуг бичсэн бэ? Тэрийгэ энд хуулаад тавина гэсэн. За албан тушаал нь бол одоо 5 албан тушаал байна. За хилцээний хувьд бол хилцээний дарга гэж байна, ахлах шинжээч гэж байна, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн ч гэдэг юм уу. Ингээд 5 албан тушаал байна гэд ингээд тавьсан байх юм бол тэрийгэ бичнэ. За энийг мөн удирдах гүйцэтгэх туслах гэдгээр сонгочихно. За энд болохоор ТЗ юм уу? Яг энэ албан тушаалын англи нь ТЗ юм уу? УТ юм уу? Төрийн тусгай юм уу? Төрийн үйлчилгээ юм уу гэдгийг сонгоод өгчихнө. За мөн гэрэт дээр ажиллахаар ингээд албан тушаалын тодорхойлолт нь боловсруулагдсан байх юм бол одоо гэрэт гэдгийг сонгож өгөх нэ. За энд болохоор зэрэг яг энэ товчлолын дагуу мэдээлэл оруулна. За төрийн захиргаа бол төрийн захиргааны 3 дугаар шатлал тийм үү. Төрийн үйлчилгээ бол Т-үл 7 ч гэдэг юм уу. Гэт ингээд тухайн албан тушаалын тодорхойлолтын дээр яг юу гэж бичсэн байгаа тэрийгэ ийшээ оруулах нь. За мөн албан тушаалын тодорхойлолтын дээр за энэ албан тушаал нь эрхэлсэн түшмэл байх юм аа. Ахлах түшмэл байх юм аа гэж бичсэн байдаг. Тэрийгэ энд ингээд сонгоод оруулна гэсэн. За тухайн албан тушаал дээр хичнээн оронтой байгаа юм бэ гэдг нь албан тушаалын тодорхойлолтын дээр мөн байгаа. За хэлцээний дарга бол 1 байлаа гэхэд ахлах шинжээчийн 1 албан тушаалтын тодорхойлолтын дээр 2 оронтой гэсэн 2 оронтойны одоо тоо байна гэд ингээд заасан байдаг. За тэгээ 2 оронтой гэд ингээд заасан байвал 2 гэдгээ бичнэ гэсэн. За энэ оронтойнууд маань томилогдсон юм уу, сул байгаа мó гэдгийг дараагийн
мэдээлэл бүгэлж өгнө. За жишээлбэл энэ дээр хилцээний дарга бол томилгоо хийгдсэн байна. Хоёр оронтойтой байгаа ахлах шинжээчдээр нэг нь томилсон, нэг нь сул оронтой байна гэд ингээд биччихэн гэсэн. За энд нэг анхаарах асуудал байгаа. Албан тушаалын томилгооны статус гэж байна. За томилсон оронтойгоо задлаад тавина гэсэн үг. Зөвхөн тоогоор илэрхийлж тавина энэ тоотой нүднүүд дээр. За энд бол хилцээний даргын албан тушаал дээр томилогдсон албан агч бол жинхэлсэн байна. За ахлах шинжээчийн албан тушаал 2 байгаа. Тэрэн дээр нэг хүн томилогдсон, нэг нь сул оронтойтой ирнэ. Энд ингээд жинхэлсэн төр орлон гэж жишээ болгоод 2-ыг оруулсан байгаа. Ямар тохиолдолд тэгвэ гэхлээр жирэмсэн болон амарцны амралтай хүүхд тасрах чөлөөтэй албан агч нь одоо жишээлбэл жинхэлсэн. Тэр хүн нь одоо чөлөөтэй байх хооронд төр орлон гүйцэтгэгч тухайн ажлыг хийж байгаа бол ингээд нэг оронтой томилогдсон гэсэн ч ингээ 2-ыг бүглөө бичгэнэ. За магадгүй төр орлон биш гэрээт байлаа гэхэд гэрээт дээр нэг ч юм уу гих мэтчлээ ингээ бичнэ. За энд бас нэг нэмэлт баг нь орж ирсэн байгаа. Энд нь юу вэ гэхлээр зэрэг албан тушаал төр орлон гүйцэтгэж буй үндсэл нь юу юм бэ гэд төрийн албаны тухай хуульд заасны дагуу одоо жирэмсэн болон амарцны амралттай хүний оронд төр орлон гүйцэтгэхээр ингээ тушаал гараад ажиллаж байгаа ч юм уу те. Гэт ингээд бичгнэ. За дараагийн хүснэгт бол ингээд 5 дугаар хүснэгт байна. За энэ болохоор саяны албан тушаалын мэдээлэл дээр ингээд жигсааж оруулсан албан тушаалуудыг албан тушаалын зорилго зорилт чиг үүргээр нь дахиад мэдээллүүдийг нь дэлгэрүүлнэ гэсэн үг. За байгууллагын нэр байна, нэгжийн нэр байна, нөгөө нэг шатлалыг нь сонгоснороо байна. За албан тушаал гэ хилтэс гэд энэ дээр одоо хилцээний дарга гэж бичсэн байгаа. Аль тэр нэг хилцээний дарга, энэ хилцээний дарга гэж тодорхой бичээгүй зөвхөн хилцээний дарга, ахлах шинжээч гэд ерөнхий албан тушаалаар нь бичсэн болвол энд тэрийгэ яг аль нэгжийн хилцээний дарга юм бэ буюу албан тушаалын тодорхойлолтын дээр байгаа албан тушаалын нэрийг нь тавьж өгнэ. За албан тушаалын тодорхойлолтын дээр байгаа тухайн албан тушаалын зорилтыг одоо харгалзах зорилтыг нь харгалзах чиг үүрэгтэй гэд ингээд доош нь задлаад бичнэ. За энэ хүснэгтийг хийхдээ бол ингээд мөр нэмээд явчихна. Тэгээ мөр нэмээд явхаар одоо нэмсэн мөрөн дээр яг тэр ямар мэдээллүүд бүглэх юм бэ гэдгийг нь ингээд өөрөө ороод ирнэ гэсэн үг. Доошоо ингээд хичнээн гүйлгсэн ч гэсэн тэр мэдээллүүд нь за энэ дээр яг тэрийг бичих юм бэ, тэрийг бичих юм бэ гэд ингээд хараад явчихна гэсэн. За албан тушаалын тодорхойлолтын дээр бас нэг мэдээлэл байдаг нь албан тушаалын хариуцлага оролцооны хэлбэргээд чиг үүргүүдийн хойно харгалзуулаад энэ иш, хэ, гэ, тэ гэд үсгнүүдийг бичсэн байдаг. За энэ нь болохоор нөгөө шийдвэрлэх, хянах, гүйцэтгэх, туслах гэж бичсэн. Зарим чиг үүрэг дээр ингээ 2 хосолцсон юмнууд байдаг. За эдгээр энтрийг нь эндээсээ сонгоод оруулах нэ. Магадгүй нөгөө зарим дээр ихэнх тохиолдолд бол ингээд 2 чиг үүргийг хослуулдаг боловч зарим нэг цөөхөн албан тушаалын тодорхойлолтын дээр 3 одоо нөгөө оролцооны хэлбэрийг ингээд бичсэн байдаг. Тэгэх юм бол одоо шийдвэрлэх гэдэг бол одоо нөгөө хамгийн дээдсэн шүү дээ тий. Тэгэхээр хамгийн одоо том 2-ыг нь ингээд сонгоод оруулчихна гэсэн ослыг. За ингээд ерөнхийдөө нөгөө албан тушаалын чиг үүрэгтэй холбоотой мэдээлэл маань ингээд 5 хүснэгтэнд бол багтаад ингээд дуусж байгаа. За энэ бусад харьяа байгууллага гэдэг дээр жишээ авснаар бол одоо зам тээврийн яамны харьяанд ингээд бусад харьяа байгууллага 14 байна гэд мэдээлэл оруулсан бол одоо ингээ 14 байгууллагынхаа ерөнхий мэдээллийг энд жагсаалтаар гаргаж өгнө. За энэ дээр болохоор зэрэг байгууллагынхаа нэрийг бүтнээр нь одоо товчлолгүй бичнэ. Тэгээд энэ авто тээврийн үндэсний төв, төрийн өмчт үйлдвэрийн газар, төрийн өмчт хувьцаат компани ч юм уу тий. Улсын төсөвт үйлдвэрийн газар гэх мэт, орон нутгийн өмчт үйлдвэрийн газар гэх мэт нөгөө арийнхын тэр тайтлыг нь бол заавал бичиж өгөх ёстой. За энд бол маш ерөнхий нөгөө англиар хийгдсэн байгаа. За төрийн өмчт хуулийн этгээд юм уу, орон нутгийн өмчт хуулийн этгээд юм уу, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж гэдэг ингээд юунуудыг нь бичсэн. Хуулийн этгээд болохоор нөгөө компани болон яг компаниар
биш ч гэсэндээ нөгөө төрийн үйлчилгээ хүргэж ажилладаг ийм байгууллагууд жишээлбэл ороод явчихна гэсэн үг. За тэгээд тухайн байгууллагын бүтэц оронтойг баталсан тогтоол шийдвэрийн хамгийн эцсийн тогтоол шийдвэрийнх нь нэр дугаар огноог ингээд бичиж өгнө байна. За харьяалах дээд чатны байгууллага за орон нутгийн хувьд за Архангай аймгийн засаг даргын тамган газар ч юм уу ингээд бичих нэ. За байгууллагын одоо батлагдсан тэр тогтоол шийдвэрээр бүтцийн нэгж нь хэд байна гэж заасан, оронд тэрийг нь бичнэ, орон тооны хязгаар нь хэд байна гэж заасан, тэрийг нь бичнэ. За үүнээс одоо ажиллаж байгаа албан хаагчдын тоон хэд байгаа юм бэ? Үүнээс нь удирдах гүйцэтгэх албан хаагчид нь хэд байгаа юм бэ? За бүтцийн нэгжээрээ задлахаар ингээд одоо энэ 10 бүтцийн нэгж гисэн байгаа болохоор энэ доошоо ингээд 11 жуг нь чагсаа тавигдана гэсэн. Тэгээ эндээ нэгжүүд тус бүрийн орон тооны хязгаар ажиллаж байгаа албан хаагчдын тоог тавиад за цаашаа салбартай хэсгийг нь бол тийм үгүйгээ сонгочихно. За салбар харьяа байгууллагууд байна уу? Яг энэ тухайн байгууллага дээр авто тээврийн үндэсний төв дээр жишээлбэл орон нутагт 33 салбар байна. Гэхдээ нийт 33 салбар байна. Үүнээс 10 нь Улаанбаатарт, орон нутагт 23 байна гэд ингээд байсан мэдээллийн дагуу бол оруулсан. За орон нутаг буюу аймаг дээрх ийм байгууллагын хувьд бол магадгүй салбаргүй байх юм бол ингээ үгүй гэдгийг сонгочих нь. Үгүй гэдгийг сонгох юм бол энэ хоошо мэдээллүүд бүглэгдэхгүй гэсэн. За тэгээд нийт салбарын албан хаагчдын тоо үүнээс Улаанбаатар орон нутагт гээд ингээд юу яана гэсэн үг. Бичнэ гэсэн. За тэгээ асуух зүйл гарвал миний одоо нэрэн дээр утасны дугаар байгаа. Тэрийг та бүхэн тэмдэглэж аваад асууж болно. Мөн та бүхнийг хариуцсан ажлын хэсгийн гишүүд байгаа. Тэднэрээсээ бас мэдээлэл аваад асуултаа асуугаад явж болно. За баярлалаа. За мэдэмээр френттэй баярлалаа. Орон нутгууд маань дэд ажлын хэсэг байгуулсан тушаалуудаа ирүүлээгүй байгаа. Дэд ажлын хэсэгт одоо үүнээс хойш юу танилцуулах мэдээллүүдтэй холбоотой темплейтүүдийг өгөх учраас дэд ажлын хэсгүүдэд хурдан байгуулад албан бичгийн дээр дурдсан байгаа манай албан хаагч руу имэйлээр нь мэдээллүүдээ хурдан явуулаарай. За одоо мандатын шинжилгээтэй холбоотой мэдээллийг ахлах фрэнд Шижир Эрдэнэ хийнэ. За бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. Шир харагдаж байгаа тий. За засгийн газрын харьяа төрийн бол орон нутгийн нутгийн захиргааны байгууллагууд над цэвүүргийн шинжилгээ хийхтэй холбоотой. За миний танилцуулах эсвэл яг мандатын шинжилгээ хийж байгаа ийм хэсгийг танилцуулна. За тэгэхээр нөгөө та бүхэнд хөрвүүлчихэд байгаа засгийн газрын эрх газрын даргын баталсан өдөр дүнжин дээр байж хоёр гол асуудалтай манай мандатын шинжилгээний баг ажиллаж байгаа гэсэн үг. За тэр нь бол төрийн албаны үйл ажиллагаа нийтлэг мөрддөг хууль тогтоомж туссан чигүүрэгтэй холбоотой нийслэлийг тодорхойлох. За хоёр дахь нь бол бүрэн эрхтэй холбоотой нийслэлийг тодорхойлох гэсэн энэ хоёр юм дээр манай ажлын хэсэг за та бүхэнд одоо ингээд хүргэж байгаа бүснэгт бусад мэдээлэл уялдаад ингээд дүгнэлт гарна. За энэ дээр мөн нөгөө нийтдик чигүүрэг гэж байгаа нөгөө яг тодорхойлж байгаа захиргааны хүний нөөцийн чигүүрэг гадаад хамтын ажиллагаа олон нийтэд харилцах санхүү хууль тогтоомж шинжилгээ үнэлгээ аудит гэсэн. За яг энэ чиглэлийнхээ хүрээнд яг энэ нөгөө мандатын шинжилгээгээ хязгаарлаад за тэгээд одоогийн байдлаар та бүхэн сая нөгөө мэдгмаар референтийн танилцуулсан ерөнхий мэдээллийн хүрээнд бид бас яг энэ цаг хугацаанд яг энэ нөгөө нийтлэг мөрдөж байгаа нийтлэг чиглэлийг зохицуулж байгаа нийт нэг 50 гаруй хууль 51-2 орчим хууль дээр яг ажиллаад за энэ бол яг за энэ бол нутгийн захиргааны нийтлэг харилцааг зохицуулж байгаа сая эднээс энэ хуулиудын бүх төөрүүдийг хийцэн байгаа. За энэ дээр энэ нөгөө төөрүүд дээр тодорхой нөгөө орсон асуудлуудыг яг хуульд ямар шиг байдлаар тусгаад тэгээ энийг юутай харьцуулж бидээс нөгөө нийцлээ чиг үүрэгтэй холбоотой асуудлуудаа тодорхойлох гэдэг зүйлийг боловсруулсан. За тэгэхээр энэ хуулийн хүрээнд хууль заасан чиг үүрэг бүрэн эрх за процесс үйл ажиллагаа за энэ нөгөө тухайн байгууллагын дүрм
стратеги бүтцийн өөрчлөлийн хөтөлбөр за бусад ингээд стратеги бүтцтэй холбоотой яаж туссан байна уу гэдэг энэ хоёрын нийцэл дээрээс үр дүнгээ гаргахаар манай баг ажиллаж байгаа. За ингээд хүснэгтийг дэлгэцэнд харуулсан байна. Тэгэхээр одоо яг жишээ болгоод бид ахмад насны хууль, за гендрийн хууль гэсэн хоёр бол ихний юунд байж байна. За ингээд хуулийнхаа шууд бид хүснэгтийн одоо ажиллаж байгаа яг ямар шиг байдлаар үр дүн гаргаж байгаа гэдгийг бас яг хуудас энийг танилцуулж байгаа. За тэгэхээр ахмад насны тухайн хуулийн 7-гийн 2-3 ахмад настан за ингээд ус төвш хүнс бэлтгэх угаалгаас үргээ хийх зэрэг ингээд туслах үйлчлэгээ за ингээд ахмадуудыг ажилдаа орлоготой байлгах, дэмжих, за ингээд жил хүлээж авах гэх юм нарийн яг энэ хуультай холбоотой зохицуултын нийтлэг харилцааг зохицуулж байгаа энэ эсхийг төвөрсөн. За энэ дээр төвгээд дараагийн одоо энэ баган дээр байж байгаа хууль зүйн заалтын үүрэг эрх хэмжээ нь ямар шүү байдлаар тодорхойлгож байгаа гэхээр сая хэлдэг. За бүрэн эрх юм уу? Батлах одоо зохицуулахын чиглэлийн бүрэн эрх байна уу? Эсвэл чигүүрийг зохицуулсан байна уу? За нийтлэг харилцаа гэдэг үгнээс нөгөө процесс үйл ажиллагааг зохицуулах иймэрхүү зохицуултууд нөгөө хуулиуд нэлээд байгаа учраас энэ гурван үндсэн нөгөө ангиллын өрөөнд бас оруулж байгаа. За ингээд дараагийн одоо баган дээр бол оролцооны хэлбэр хариуцлага ямар шүү гэхээр тухайн одоо нөгөө хууль байж байгаа энийг шийдвэрлэх юм уу, хянах юм уу, гүйцэтгэх юм уу, туслах юм уу гэдэг. Сая тэр өмнөх нөгөө бэлтгэгчийн мэдээлэл бас яг энэ дөрвөн ангиллын хүрээнд хэлбэрийн хүрээнд бас гаргасан. За тэгэхээр энэ нөгөө дан ганц гүйцэтгэхээс гадна тухайн хуулийнхаа нөгөө заалтын агуулгаас хамаарат бас 2-3 ч юм уу тэр ялгаатай байгаа. Тийм учраас энэ дээр нар талд нөгөө явах юм бол энэ хэлбэр нэг гээд ингээд за гүйцэтгэх туслах гэдэг яг 7-2-3 бол ийм байж байгаа. За энэ дээр нөгөө бид яг чигүүргийн нөгөө нийтэг чигүүр болох энэ нөгөө захиргаа юм уу үнийн нөөц гадаад хамтын ажиллаа мөн гэдэг энийг дроп даун хийж ингээд шууд сонголтоор хийгээд за саяын асуудал ерөөсөө захиргааны асуудал юмаа гэдэг. За юм байна. Тэгэхээр одоо нөгөө чигүүргийн шинжилгээтэй холбоотой яг авч үзэж байгаа төрийн зохион төв байгууллага засгийн газрын агентлаг за ингээд ард нийслэлийн захиргааны таван газар за ингээд агентлаг сэтгэрийн хэрэглэгчийн агентлаг гэх. Тэгэхээр энэ нөгөө нийтлэг харилцаа гэдгээр энэ бол бүх байгууллагуудын одоо хэрэгжүүлэх чигүүрт нь хамаарч байна гэдэг. Ийм байдлаар нөгөө бидний судалгаа юмудаа хийгээд за ингээд гаргацсан. За ингээд энэ хэсгээр ингээд танилцуулж байгаа. Жишээлбэл одоо доор нь уужаа гендрийн хууль дээр яг энэ ажиллуулагчтай холбоотой асуудлыг бас тавьж байна. Тэгэхээр энэ ажиллуулагч өөрөө яг ямар шүү үүрэг хүлээх вэхээр одоо гендертэй холбоотой ийм үүргийг хүлээнэ гэдэг энтэй холбоотой нөгөө процесс үйл ажиллагаа байна. За энэ бол хүний нөөцтэй холбоотой гэдэг ингээд ийм байдлаар бүх 51 хууль дээр энэ задаргааг нийтлэг харилцаа зохицуулж байна гэдэг энэ төвөрийг хийсэн. Тэгэхээр энэ өмнөх ягаан уснагттай бүх хуулиудын задлсан энэ нөгөө төрөнгөө өснөгт та бүхэн рүү очин дэд ажлын хэсгүүд рүү гэсэн үг. За дэд ажлын хэсгүүд юу бөглөх вэ гэхээр одоо энэ нөгөө ногооруулаад тодруулсан байгаа. Энэ хэсгийг бол бөглөх юм. Тэгэхээр энийг бөглөхдөө саяын өмнөх Мэдгмаа референтийн өгсөн ерөнхий мэдээлэл дээр энэ тухайн байгууллагын нөгөө нэр эргээслийн дугаар байгаа. За стратеги бүтцийн өөрчлөлийг хөтөлбөр баталсан нөгөө засгийн газрын шийдвэр, за сайдын тушаал, бусад нөгөө шийдвэрүүд агентлагийн дараа нарын засаг дарга энэ гэсэн. Тэгэхээр энэ шийдвэрийнхаа одоо юун дээр сая өмнөх тэр ахмад насны тухай хуулийн 7-гийн 2-3 энэ тусгацсан юм уу гэдэг дээр нэрээсээ тийм үгүй гэдэг ийм хариултыг сонгоч нь. За тэгээ энэ нь өөрөө нийцэж байгаа юм уу гэдэг дээр мөн адилхан тийм үгүй гэд. За хэрвээ нийцэж байгаа бол тэрнийхээ нөгөө заалтын дугаарыг тухайн бүтцийн өөрчлөлтийн хэлбэр за тэр дөрөмд байж байгаа заалтын дугаарыг агуулгатай энэ нэгэ хуулаад бичиж чинь. Тэгэхээр одоо цугласан байгаа мэдээлэлээсээ яг энэ нөгөө чигүүрхтэй холбоотой зүйлийг аваад ингэж явах юм. За тэгээд энэ чигүүргийг ямар нэгж нь хэрэгжүүлэх гэхээр төрийн зохион удирдлагын газар юм уу эсвэл төрийн зохион удирдлагын хилтсгээд одоо байгууллагын онцлогоос хамаарат ялгаатай нэршиж байгаа. Тэгэхээр энэнийхээ дагуу энэ дээр нэгжийнхаа нэр бичээд тэгээд тухайн нэгжийн чигүүргийг энд нь тэр өмнөх одоо цугласан байгаа үстэйс ингээ хуулаад тавиад ингээд болох юм байна. За хэрвээ энэ нөгөө хууль туссан тэр өмнөх тэр 7-гийн 2-3 ч гэдэг юм уу гендрийн хуулийн заалттай юм нь тухайн байгууллага стратегийн бүтцийн өөрчлөлт тусгаадаг үгүйгээд тэгээ энэс ашиг юм бол дахид задарчин бөглөх юм нөгөө шаардлагагүй болол ингээд дараагийн заалт руу гаргаад ийм байдлаар төвөрлөх юм. Тэгээд одоо энэ нөгөө мэдээллийг яг ингээд товчхон богино араа хялбар байдлаар гаргаж өгөх хэдүүсээ нөгөө цаг хугацаанд богинохон хийх ажил маань их байгаа учраас яг энэ дээрээ нөгөө энэ хоёр хууль за тухайн байгууллагын стратеги энэ өөрчлөлтийн хөтөлбөр
чиг үүрэгтэй холбоотой зүйлээр харьцуулаад нийцлээд тодорхойлъё гэдэг байдлаар манай мандатын багийнхан энэ хүснэгтийг боловсруулсан. За тэгээ энэ хүснэгтийг одоо болон тэр өмнөх өнөөдөр хийх мэдээлэлтэй холбоотой нөгөө бүглэх энэ хүснэгтийг дэд ажлын хэсгүүд, аймагуудад, агентлаг яамдууд дотор байгуулагдсан байгаа. За дээр нь нөгөө түрүү хэлсэн нөгөө аймагуд яам агентлагийг хуурсан одоо манай дүнцэн ажлын хэсгээс байгаа. Жишээл одоо миний хувьд Дорногов аймаг, Сүхбаатар аймаг, тэгээ Батлан аймаг гэсэн хэрэгжсэн байгаа. Тэгэхээр би бол та бүхэнтэй дэд ажлын хэсгүүдтэй шууд холбож энэ мэдээллийг хүлээж авах, за ингээд бусад зөвлөгөө мэдээлэл хангах, тэгээ хамтран ажиллах ийм чиглэлтэй ажиллах юм. За ингээд энэ мандатын шинжилгээтэй холбоотой миний хийх мэдээлэл ингээд батлаасан баярлалаа. За шижир Эрдэнэ ахлах референт та баярлалаа. Одоо орацийн матрицтай холбоотой мэдээллийг ахлах мэргэжилтэй Эрдэнэ сувд хийнэ. За бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Би дэлгэцэн шийдлээд хий одоо. Процесс шинжилгээг ярихаас өмнө үндсэндээ бол бид нар одоогийн нөгөө чигүүргийн шинжилгээний хүрээнд Россига процесс нөгөө нэг нийтлэг чигүүргийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлуудыг процессор ингээд процесст унгааж шинжилгээг авахар ингээд тохирсон байгаа. Тэгээд үүний хүрээнд процессын тухай товчхон ойлголт өгөөд явчих ихний ээлжиндээ. Тэгээд дараа нь үндсэндээ боловсруулсан темплейтүүдээ тайлбарлаад явах. За процесс тэгээ нэг багахан хэмжээний слайд бэлдсэн байгаа. Тэгээд энэ дэр болохоор процесс гэж юу вэ гэхээр процесс нь гэдэг нь болохоор ерөөсөө тодорхой нөгөө байгууллага тодорхой зорилготой хүрэхийн тулд нөгөө өөрт байгаа орцыг ашиглаад түүнийг уялдаа холбоотойгоор уялдаа холбоотой дараалсан үйл ажиллагаануудын тусламжтайгаар гарцах болгон хувиргах юм үйл цаг хугацаа тэгээ нөөц суурилсан үйл явцыг хэлнэ гэдэг гэж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол манай төрийн байгууллагын хувьд болохоор процесс юуг харуулж байна гэхээр үндсэндээ орц нь юу байна вэ гэхээр одоо мэдээлэл, хүний нөөц баримт материал тэгээд хууль эрх зүйн орчин байлаа гэж бодоход бид нар одоо жишээ нь яамны хэмжээнд бол бодлого боловс хууль эрх зүйн орчинд бодлого боловсруулах шийдвэр гаргах. Агентлагуудын түвшинд бол тодорхой хэмжээгээр одоо зарим нэгэн гадаад нөгөө төрийн төрөөс иргэдэд үзүүлэх үйлчлэгийг одоо үзүүлэх энэ үйл явц нь өөрөө процесс юм а гэдэг одоо ойлголтыг авчихд болно. За энэ процесс гэдэг зүйлийг бид нар яагаад ингэж авч хэрэгжүүлээд байна гэхээр үндсэндээ одоо ям байгууллага дээр тухайн одоо нийтлэг чиглэлгийн хүрээнд хэрэгжүүлж байгаа ажил маань ямар байдлаар хэрэгжээд хэдэн одоо оролцогч талуудтай ямар албан тушаалтнуудаар одоо дамжиж эцсийн үр дүнд хүрээд байгаа юм бэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр бид нар одоо манай ажлын хэсгийн маань хүмүүслэлээр процессын шинжилгээ гэдэг зүйлийг хэдүүлээ өөрсдөө хийх зайлшгүй шаардлага гараад ирчихэж байгаа. Тухайн үйл ажиллагаа одоо нэг албан бичиг боловсруулалттай холбогдлоо, иргэдийн өргөл гомдолт хариу хүргүүлэхтэй холбогдлолтой үйл явц маань өөрөө ямар албан хаагчдыг дамжаад хэдийн хугацаанд юунд одоо буцаад яг үр дүн гараад байна гэдгийг одоо шинжлэх хэрэгтэй болчиход байгаа. Тэгээ процессын шинжилгээ гэдэг маань өөрөө болохоор байгууллагын аливаа үйл явцыг хэрхэн явагдаж байгааг дүнгийн сайсан түүнд ямар оролцоотой хэн ямар оролцоотой оролцож байгаа ямар хугацаа зарцуулж байгаа зэргийг системтэйгээр судлах юм шинжилгээ юм аа. Тэгэхээр та хэд маань болохоор үндсэн том одоо үйл ажиллагаа байлаа гэж бодоход тэр одоо том гэхээс илүү одоо нийтлэг үйл ажиллагааны хувьд болохоор одоо сая чинь хүний нөөцийн томилгооны тушаал гаргахтай холбогдлолтой ямар дид өөр одоо нөгөө үйл явцуудыг хэрэгжүүлж байна. Тэр үйл явцуудад хэн оролцож байна? Бичиг хэрэг орж байна. Төрийн захиргаа удирдлага, хүний нөөцийн ажилдаа оролцож байна. Тэгээ төрийн захиргаа удирдлагын газрын ч юм уу тамгын газрын дарга нь ингээд түүнийг одоо эцэслэн шийдвэрлэж гин гэдэг ч юм уу. Энэ бүх нөхцөл байдлуудыг ингээд шинжлэх юм одоо шаардлага зайлшгүй үүсэж байна. За тэгээ ерөнхийдөө процессын шинжилгээ хийснээр бол процесстой ер нь байгууллагууд процесстой шинжилгээ хийснээр бол дараах ийм 6-аас 7 давуу талуудыг бол үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжтой гэдэг байдлаар мэдээлэл өгөх байдлаар энэ слайдуудыг бэлдсэн байгаа. Та маань бүрх бах. За бидний судалгаа шинжилгээ бол үндсэндээ хууль дүрм журам сая одоо мандатын шинжилгээ тэгээд өмнөх одоо мэдгмаа референтийн бас хургуулсан одоо мэдээллийн хүрээнд үндсэндээ бол хууль дүрм журам стандарт хэм хэмжээ хуваарлагдсан нөөцийн хүрээнд одоо нөөцийн хүрээнд тодорхой хэмжээний хугацаанд хэдүүлээ хийгдэх шаардлагатай байгаа судалгаагаа.
За тэгээд Россигийн хувьд бол Росси гэдэг маань нөгөөс та бүхэн маань бас бусад одоо нөгөө нэг сургалт бусад одоо өөр одоо сургалтаар маш их сонссон зүйл байгаа гэж бодож байна. Тэгэхээр дахиад жоохон сэргээхэд Росси гэдэг маань болохоор RACI гэсэн юм гурван одоо дөрвөн үгийн төвчлөл буюу responsible буюу гүйцэтгэх тухайн ажлыг яг боддоор хэн хэрэгжүүлж гүйцэтгээд байгаа юм бэ гэдэг нэг энэ одоо чиг үүргийг гаргаж ирэх чиг үүрэгт хэн хэрэгжүүлээд байгаа юм бэ гэдэг албан агчийн тодорхойлох хэрэгтэй болж байна. A нь бол тухайн одоо нөгөө ажлын гүйцэтгэл дээр хэн хариуцлага хүлээх гээд байгаа юм бэ? Тухайн нэгжийн дарга нь хэрвээ баталгаажуулаад гар хөлийн үсэг зурдаг бол тухайн нэгжийн дарга нь энэ үйл ажиллагааны одоо хариуцагч наа гэж үзэж болох юм байна. Тэгэхээр энэ эцсийн үр дүн бол ерөөсөө хариуцлага хүлээдэг нэг л одоо субъект буюу нэг л албан агч гэдгийг аюул сайн анхаарах хэрэгтэй. За тэгээд консалтд буюу одоо тухайн одоо бичиг баримтыг боловсруулахтай холбогдлолтой, тушаал шийдвэр гаргахтай холбогдлолтой, төлөвлөгөө төсөл боловсруулахтай холбогдлолтой аль ямар оролцогч талууд аль одоо газруудаас ингээд зөвлөлдөх газруудын ямар албан агшуудтай зөвлөлдөх хэрэгцээтэй вэ гэдгийг одоо тодорхойлох хэрэгтэй байна. За тэгээд informant буюу одоо нэг тухайн энэ үйл бүх ингээд үйл явц маань ямар хүмүүст байнгын мэдээлэлтэй апдейт мэдээллийг ингээд байнга ингээд шинжилгээ явуулж байгаа. Бид нар одоо өнөөдөр тушаалын төслийг боловсруулсан. Одоо тушаалын төсөл маань ингээд дотор нэгжүүдээр ингээд зурагдаад явж байгаа. Дотор нэгжүүдээр зурагдаад явжсэн чинь энэ маань тэнд одоо ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээний саналын зөрүү гараад ингээд тодорхой хэмжээр гацчлаа гэдэг ч юм уу тий. Энэ мэдээлэл нь ер нь хинт байх хэвээр, хинт өгдөж явах хэвээр. Дийлэнхтэй бол нэгжийн удирдлага даргахад тэр яг яагаад энэ үйл ажиллагаа явахгүй байна гэдгийг заавал мэдээлэл хүсээд идэг байдаг шүү дээ. Тэгэхээр энэ жишээн дээр хэдүүл бас энийг авчиж болох юм байна. За тэгээд Россиг матрицаар бид хэдийн хөрвүүлэх гэж байгаа энэ одоо темплейтийг хэдүүлээ ингээд бүрэн одоо мэдээлэлээ нөхөхдөө бүрэн мэдээлэлээ одоо бөглөж ирүүлэхдээ дараах 5 алхам хэдүүлээ анхаарах хэрэгтэй болчиход байгаа. Нэг нь болохоор процессуудаа эхлээд тодорхойлох хэрэгтэй болчиход байгаа. Процесс тодорхойлно гэдэг нь болохоор түрүүний хэлдэг те иргэдээс иргэсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх гэдэг том ерөнхий процесс гэд томьёолж байна. Тэнгүүд түүнийг хэрэгжүүл одоо өргөдөл гомдлыг шийдвэрлэхтэй холбогдлолтой иргэдээс өргөдөл гомдлыг хүлээж аваад бүртгээд холбогдох нэгжүүд рүү хуваарлаад одоо нөгөө тухайн асуудал хариулсан албан агчд хуваарлна гэсэн үг шүү дээ. Тэгээд тэндээс одоо төслийн боловсруулангууд нь тэрийг хэн хянаж одоо энэ болсон байна, хариу болсон байна. Бидний одоо үндсэн үйл ажиллагаа өдөр тутмын хийгдэж байгаа ажил энэ байгаа болохоор за тэнгүүд тэр нь буцаад альбан бланк дээр буугаад иргэндээ очих хүртэл энэ ерөнхий процессыг тодорхойлох хэрэгтэй болж байна. Тэгээд дээрээс нь саяны энэ жижигэн одоо дид процессуудыг бас ингээд үйл ажиллагаанд нь хуваах хэрэгтэй болчиход байгаа. Ингэснээрээ үндсэндээ бол тухайн энэ иргэдийн өргөдөл гомдлыг ганцхан хүн шийдвэрлээд байгаа юм биш, маш их оролцогч талуудтай маш их хугацаа, маш их одоо нөөцийг зарцуулж явж байна гэдгийг хэдүүлээ гаргаж ирэх гээд байгаа. Тэр болгон дээр нь хяналтын одоо нөгөө гүйцэтгэгч, хариуцагч, зөвлөх, мэдээлэл өгөх ийм шаардлага ийм нөгөө нэг талууд оролцоод явж шүү гэдгийг хэдүүлээ тодорхойлох, түүнийг яг оновчтой ингээд тохируулж одоо мэдээлэлээ бүглэж ирүүлэх юм шаардлагатай байна. За тэгээд энэ дээр хамгийн сүүлийн 5 дугаар алхам буюу одоо ямар нэгэн байдлаар иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэхтэй холбогдлолтой асуудал нь ингээд энэ олон хүмүүсийн дамжлагтайгаар ингэж явж гинэ үгүй юу гэдгийг удирдлага болон эсвэл оролцогч талуудаар нь аль нэгээр нь буцаад мэдээлэлээ бид нөрлөө явуулахаас өмнө бас нэг хөнкөө ингээд одоо нөгөө хянуулчихад зарим нэг алхам алхасах ч юм уу те зарим нэг хүмүүсийн хийж байгаа зүйл нь өөрөө үнгүүдэхгүй ингээд яг нөгөө судалгаа маань иж бүрэн байдал нэг нь хангуулж өгөх тал дээр бас нөгөө оролцогч талуудын санал нь бас хэрэгцээтэй байгаа гэдгийг бас анхаараарай та бүхэн. За тэгээс ер нь бол бүглүүлэх гэж байгаа темплейтийн маань одоо яг ингээд эхлэх гээд байгаа саяны үндсэн процесс чинь одоо энэ яамны хэмжээд хууль батлуулах гэж авлаа гэж бодоход бид нар хуулийн төсөл боловсруулна. Энэ гэхдээ маш ерөнхий авсан байгаа шүү. Дид процессууд нь хуулийн төсөл боловсруулах, танилцуулж санал өгөх, баталгаажуулах, батлагдсан хуулийг сурталчлах, тэгээд хэрэгжилтэд хяналт тавих гэдэг ч юм те. За тэнгууд энэ дээр бид нар болохоор яг энэ одоо танилцуулгын түвшинд бол албан агчууд нөгөө одоо тодорхойлогдсон албан агчдын хувьд бол одоо хин нь хариуцж гин, хин нь гүйцэтгэж гин, хин нь хамтарч ажиллаж байна, хин нь ер нь энэ талаар мэдээлэл авсан байх, мэдээлэлтэй байх ёстой вэ гэдэг ийм расим гэдэг маань өөрөө одоо яг ингээ хавтгаа дээр үрвэл энэ байдлаар харагдах гэдэг.
За нэг яг агентийн төвшөнд бол агентлгууд одоо орон нутгийн төвшөнд бол ерөөхдөө саяны түрүүний авч ирсэн иргэдийн өргөдөл гомдлын өргөдөл хүсэлтийг шийдвэрлэх гэдэг энэ процесс байж болж байна. Тэнгүүд өргөдөл хүсэлтийг шийдвэрлэхийг ерөөхдөө бас л ерөөхдөө нийтлэг маягаар хүсэлтийг ингээд задлахад ажлын дэд одоо процессын алхмуудыг задлахад хүсэлт хүлээн авах, бүртгэх, хянах, шалгах тэгээд буцаад хариу шийдвэрлэлтийг боловсруулах гэдэг ч юм уу тий. Энэ бүр дээр маань төрийн албаагч орж байна. Одоо өөрийнх нь шууд одоо ахлах мэрэгч дээдлийн ахлах мэрэгчлэлтэд орж байна тий. Нэгжийн дарга юм уу? Эсвэл захиргаа одоо бичиг хэргийн албаагчаас одоо буцаад хамгийн сүүлийн одоо нөгөө нэг хариуны хургуулагдаж байна гэдэг ч юм. Хүлээж авч байгаа тэр хүн байлаа. Буцаад хариу өргөхөлг нь энэ хүн байлаа гэдэг ч юм. Яг энэ одоо оролцооны төвшингийн ингээд расихаар ингээд гаргаад ирж байгаа юм байна. За тэгээ бид бүхэн одоо бас нөгөө талаараа нэг төслийн багаас юу хүсэж байгаа бэ гэхлээр төслийн баг маань өөрөө маш юм нөгөө нэг юу процесс одоо үйл ажиллагаануудаа зөв тодорхойлж чаддаг байх хэрэгтэй байна. Тэгээ дээрэс нь тэр үйл ажиллагаанд орж байгаа дэд процессуудыг маш сайн ингээ оновчтой задлж чаддаг. Тэгээд орхигдуулахгүй зарим нэгэн талаараа илүү нэмж хуваахгүй агуулгын хэмжээнд хомж болохоор алхмуудыг одоо хомгох ч юм уу тий аль нь эсвэл одоо оролцогч талууд нь хэрвээ өөр байх юм бол шийдвэр гаргах ч юм уу тий хэрэгжүүлэх оролцогч талууд нь өөр байх юм бол тэрийг нь одоо нэмж энэ дээр чинь дахиад бид нар ийм хүний нөөц шаардаж олон ийм хүмүүсээр дамжиж хийдгийг штэ одоо тушаалын шийдвэр бол 2 3 4 газараар дамжиж хийдгийг штэ гэдгийг одоо яг мэддэг процессыг хэрэгжүүлдэг хүмүүсийг бас тодорхой хэмжээнд одоо судалгаанд илүү ингээд түлхүү оруулаач ээ одоо төслийн нэгжид оруулаач ээ гэдэг байдлаас авч үзээрэй гэж хэлээд байгаа. За тэгээ манайхаас бол ерөнхийдөө нэг бэлтгэсэн темплейт маань 01 мэдээллийн бүртгэл 02 раси гэсэн юм Excel темплейт байгаа. За Excel 2 темплейт дээр маань бол бид нар үндсэндээ бол одоо ерөнхий нийтлэг одоо нөгөө анхаарах асуудал яригддаг байгаа. Энэ нь болохоор загвар хүснэгтийн мэдээллийн баган мөрийг нэгтгэхгүй буюу одоо бид нар мерч хийгээд идэв шүү дээ. 2 3 баган мөрөн дээр байгаа одоо үзүүлэлт нь ижилхэн юм биш дээ. Эдрийг ингээд мерчилж хийгээ явуулдаг. Энэ дараа нөгөө нэг судалгаа дүн шинжилгээ хийх гээд буцаад нэгтгэхэд маш их тийм хүндрэл учруулдаг. Тэгээ бидний хугацаа богиноогоо болохоор хэдүүлээ аль талдаа ийм нөгөө мерч өдр хийхгүйгээр би бинийгээ хүндэтгээд ингээд энийг бас мөрлөг болгоод ажиллаарэ гэж хэлэх гээд байгаа. Мөн түнчлэн мөр багны мэдээллийг бүрэн нөхнөө ямар нэгэн байдлаар дутуу ирчээ дараа нь эн чинь тэр байсан штэ тэр чинь энэ байсан штэ эсвэл бол яг ингээд хянах нэг процессын бүтэн үйл ажиллагаан дээр нь хянах нь алга болсон яг гүйцэтгэж байгаа хин нь мэдэгдэхгүй юм нөхцөл байдлууд илэрхий хэрвээ тэгэх юм бол одоо нөгөө мэдээлэл дутуу дээр дутуу дүн шинжилгээ хийгдэгдээд дүн шинжилгээний одоо нөгөө дүгнэлт маань өөрөө буруу гарч ирэх магадaltaй. Тэгэхээр энэ дээр анхаараарай гэж хэлж байгаа. Тэгээд яг темплейт хургуулж байгаа темплейт дээр баг нь нэмэхгүй. Манайхан чинь дунд нь оруулаад за энэ дээр нэг баг нь нэмэхгүй бол энэ нь одоо нэг гарахгүй байна, тэхгүй байна гэдэг юм бас нэг юм асуудал их гардаг. Тэгэхээр битгий баг нь нэмээрээ. За тэгээ 01 мэдээллийн бүртгэл гэдэг одоо хуудсан дээрх зарим нэгэн талбаруудыг бол та бүхнээр бүглүүлэхгүй. Бидний зарим нь бол дөрвөн талбар нь бол үндсэндээ хойд хуудаснаас автоматар буугаад ирэх. Хоёр баган дээрх мэдээлэл бол та хэдээс ирүүлсэн мэдээлэл дээр бид нар дараа нь ажиллаад өгөх хэрэгтэй байна. За тэгээ мэдээллийг бол үндсэндээ яг нөгөө нэг нийтлэг чиг үүргийн хэмжээний нийтлэг чиг үүрэгт хамааралтай үйл ажиллагаа процесс хэрэгжүүлж байгаа албаагчдын үйлдэлт одоо процессууд дээр хийсэн одоо мэдээллийг 12 сарын 29-ны дотор ирүүлэх ийм юу тавьж байгаа. Хугацаа тавьсан байгаа. За хэдүүлээ одоо юу ячээ. Темплейт үзчихье тий. Окей. За зүүнний темплейт гарч. За дөнгөж саяны хийсэн темплейт маань ер нь бол энэ байгаа. 01 болон 01 мэдээллийн бүртгэл 02 раси гэсэн. За тэгээд яг мэдээлэл энэ хоёр темплейт энэ хоёр одоо нөгөө хүснэгтэй одоо хуудсыг бүглөхтэй холбогдлолтой тайлбарыг бид нар 00 тайлбар гэсэн одоо хуудсан дээр улаанаар одоо энэ хэсэг дээр нь ийм мэдээллийг оруулаарай, энэ хэсэг дээр нь тийм мэдээллийг оруулаарай гэсэн юм одоо улаанаар нэмэлт ингээд та бүхнээс одоо хань гардуур ийм зааврыг бас бэлтгэсэн байгаа. 02
дээр мөн бас ялгаагүй ингэж бүглэрээ гэсэн бодлоо. За үндсэн одоо мэдээллийн хүснэгт дээр маань 01 мэдээллийн бүртгэлийн өсөлтнэр хүснэгтийнхээ эхнийхээ 2 дугаар баган дээр бол байгууллагын регистрийн дугаар гэдгийг бол заавал тавьж өгнө. Та бүхэн сая бид нэр хэд хоногийн өмнө хургуулсан одоо нөгөө мэдээлэл авахар хургуулсан одоо хүснэгтүүдийн дийлэнх олонх дээр нь бол байгууллагын регистрийн дугаар гэдэг бол байгаа. Тэгэхээр тэр регистрийн дугаартай яг ижлэг өөрийнхөө байгууллагын регистрийн дугаар нь ижилхэн тавьж өгөөрэй. Ямар нэгэн байдлаар бас өсөг тооны алдаатай ороод ирэх юм бол ингээд мэдээлэл нь нэгтгэдэггүй буруу гарах магадaltaй учраас байгууллагын регистрийн дугаарыг нь тайлбараа бий баган дээр гэсэн. Тэгээд одоо процесс буюу мэдээллийн нэр гэдэг зүйлээ хэдүүлээ. Одоо саяных байдлаар бол бид нар иргэний өргөдөл хүсэлтийг шийдвэрлэх гэдэг одоо гарцаар нь аваа явчихж байгаа шүү дээ. Тэгэхээр яг ийм байдлаар одоо тухайн одоо үйл ажиллагааг тухайн нийтлэг чиглэл үргийн хүрээнд тухайн албаагч одоо газар нэгжээс ямар юунууд процессууд гарч болох вэ гэдгийг хэдүүлээ ингээд томьёолж өгөх хэрэгтэй болж байгаа. За тэгээд тэр процессууд саяны алхмуудыг одоо ерөнхийдөө энэ 8 хуваагц зэсгийг алхам гэж тооцоод за тэр алхмууд нь хэдүүлээ энэ анхааралтай уншсан бол EF багныг бол бүглэхгүй байгаа шүү. Энийг бид нар дараа нь бүглэхин. За одоо энэ одоо чинь юутай холбогдлолтой хүсэлт хүлээн өргөдөл гомдол хүсэлт хүлээн авахтай холбогдлолтой үйл ажиллагаа нь хэр зэрэг давтамжтай бэ? Энэ давтамж нь энэ тамгын газрын бичиг хэргийн ажилтны хувьд давтамжийг тооцоолох гэдэг. За энэ тамгын газар гэдгийг бол бид нар одоо жишээнээр бичээд өгсөн байна. Та бүхэн дээр яваад очихлоорэ энэ өөрөө ямар нэгж дээр энэ одоо өргөж гомдол нь эрдийн гэдгээс шалтгаалаад тэгээд дээрэс нь яг байгууллагынхаа бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн хамгийн сүүлийн одоо батлагдсан нэг жалбынхаа нэршлэр нь албан нэршлэр нь энийг бүгэлж энэ ээж гэдэг багныг бүгэлж өгөх юм аа шүү. За тэгээд одоо өргөдөл гомдол маань одоо хүсэлт маань одоо бичиг хэргийн ажилтан юм уу эсвэл албан тушаалын тодорхойлолт төр бас нэг зарим нэгэн байдлаар бичиг хэргийн болон иргэдийн өргөдөл гомдлыг хариуцсан ажилтан гэдэг ч юм уу тий бичиг хэрэг болон архив ажилтан гэдэг ч юм уу тий албан тушаалтын бас нэг ингээд одоо тодорхой юу тодорхойлоод өгсөн байгаа болвол тэрүүгээрээ бичээрэй гэдэлээ. За энэ хуудас 01 мэдээллийн бүртгэл гэдэг хуудсын маань бас нөгөө нэг бүглэхгүй яг энэ хуудсан дээр бүглэхгүй 4-5 баг нь болохоор энэ RACI гэсэн баг нь бол бүглэгдэхгүй. Энэ болохоор дараагийн хуудсан дээр бүглэгдсэн үзүүлэлтүүд маань ийшээ шууд автоматар өсөрж орж ирэх юм аа шүү. За тэмдэглэл хэсэг дээр бол юу бичих вэ гэхээр тухайн ажил үйлчилгээг одоо тухайн ажил процессыг хийхтэй холбогдлолтой яг энэ арга хэмжээг нь одоо ямар онцлогтой яагаад энэ давхар хэрэгжүүлж байгаа одоо яагаад одоо нөгөө нэг одоо нэгжийн дараагаар эсвэл бол ямар нэг хяналтгүй байгаа эсвэл бол бичиг хэрэг нь энэ гүйцэтгээд хариуцлага өөрөө хүлээгээд өөрөө ерөнхийдөө дотгошин ингээд салбар нөө бусад нэгжүүд рүү хуваарлаад ингээд явдаг ба ингээд нэг хүнд 2-оос 3 4 бүх одоо хэрэг үүргийн төвшин байх юм бол энэ дээр одоо тодорхой хэмжээний тэмдэглэлээ та хэд маань бичээд өгчөж болно. Тухайн оронтойг одоо шийдвэрлэх харгалзах ингээ албан тушаалтанд томилогдоогүй ч гэдэг юм уу эсвэл энэ хүн өөрөө давхар эмчийг үүрэг хэрэгжүүлдэг юм аа тий одоо нөгөө нэг давхардуулсан чиг үүргийг хэрэгжүүлж болно шүү дээ. Тэгэхээр тийм асуудалтай юм аа гэдэг байдлаар тэмдэглэлээ хийж өгч болно. Тэмдэглэлийг гэхдээ хэдүүлээ энэ нүдэндээ хийхдээ 200 тэмдэгтээс дээшгүйгээр хийн шүү за. За одоо нөгөө нэг яг энэ темплейтний энэ RACI гэсэн баг нь маань 02 RACI гэдэг одоо энэ хуудаснаас гарч ирэх юм. За 02 RACI гэдэг хуудасны маань процессын алхам гэдгийг хэдүүлээ урдсаа ер нь бол хуулаад тавьчих юм байна шүү. Тэгээд энэ процессыг хэрэг одоо гүйцэтгэж байгаа нь хин. Одоо энэ чинь хүлээж авах нь захиргаа бичиг хэргийн ажилтан хүлээж авч штэ тий. Тэнгүүд тэрний талаар мэдээлэлтэй юм байх юм. Нэгжийн дарга нь одоо манай дээр өнөөдөр тэдэн ширхэг өргөдөл гомдол ирсэн байна гэд мэдээлэл аваад сууж явах нь. Магадгүй ахлах мэрэгчлэн бас мэдээлэл аваад сууж явах нь. Хэрвээ тэгэх юм бол энэ өөрөө ямар онцлогоор ингэ мэдээлэл аваад суух гэдэг нь бас дараагийн мөрөн дээр нэмэлтээр одоо дахиад нэг хэрвээ өөр төрлийн байдлаар өөр одоо нөгөө нэг цаашгаа ингээд процесс нь ондоо бол хуургаар бол мөр нэмж болно. Гэхээс биш ер нь бол энэ дээр бол ерөнхийдөө одоо тухайн энэ хүсэлт хүлээж авахтай тухайн анхны дэд процесс хэрэгжүүлэхтэй холбогдлолтой оролцогч талуудыг ингээд албан тушаалаар нь бичээд өгөх юм байна шүү.
За ингэж бичиж өгсөн одоо нөгөө үзүүлэлтүүд маань өөрөө 0.1 гэдэг юм евро хувьц руу ингээд үсрээд ороод ирэх юм. Одоо энэ бүрэн гэдэг байгаа нөгөө одоо үзүүлэлт нь үндсэндээ энийг 0.2 гэдэг шийтийнхаа одоо албан хаагчдыг бүрэн харгалзуулсны дараа бүрэн гэдэг зүйл гарч ирнэ. Дутуу гэдэг асуудал яагаад гарч ирэх вэ гэхээр одоо аль нэгэн дээр нь одоо нөгөө нэг энэ хамтарч ажиллах хөнгөн маань өөрөө шийдвэрлэдэг юм байна. Эсвэл энэ заавал гадагшаа мэдээлэл юугаа заавал ингээд дотоод ингээд мэдээлэх шаардлагагүй байна. Энийг мэдчих шаардлагатай одоо албан хаагчид байхгүй байна гэдэг зүйлүүд яригадаад эхлэхээр энэ дутуу гэдэг. Одоо чинь ингээд устгаад ирчихээр үндсэн хэрэгжүүлэгч устгаад ирэхээр ингээд уршаага татагдаад бүрэн дутуу гэдэг мэдээлэл нь бүрэн ирсэн байна уу дутуу ирсэн байна уу гэдэг асуудал нь яригадаад ирэхээр. Тэгэхээр энэ N баг нь үндсэндээ бол мэдээллийн чанарыг бүрэн материалаа хөрвүүлж ирч чадсан уу үгүй гэдэг дээр шалгах баг нь байгаа. За миний хувьд бол Росси ингээд дуусч гинэ. За Эрдэнэ сувдаа баярлалаа. Одоо function structure matrixтэй холбоотой эргэзэн referent мэдээлэл нэ. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Юм би буруу слайд шилжүүлчихлээ. За уучлаарай би энэ слайд нь зүг байна уу? Зүг слайд шилжүүлж буруу юм уу? Өөр байна. Өөр Байгууллагын мэдээллийн маягтай тийм. Харин тийм ээ. За одоохон би зүг слайдаар шилжүүлээд тэгэхээр биш. Макахч. За одоо би слайдаар шилжүүлээд тэгэхээр За ингээд бид бол нөгөө function structure matrix буюу байгууллагын чиг үүрэг бүтцийн шинжилгээний хүрээнд бол энэ матрицыг бид ашиглана. За тэгэхээр function structure matrix гэдэг энэ одоо шинжилгээний арга бол байгууллагын чиг үүрэг бүтцийн давхардлыг матриц хэлбэрээр илэрхийлдэг юм нотлохын суурилсан түн шинжилгээний арга байгаа. Тэгэхээр хууль тогтоомж, бодлого стратеги, албан тушаалын тодорхойлсон чиг үүргийг аль нэг нь нэгж хэлтэс ямар үүрэг оролцоотой гүйцэтгэж байгааг одоо мөр багны огтлцол буюу матрицын юм огтлцлоор харуулдаг учраас нэг чиг үүргийг олон хэлс гүйцэтгэж байна уу? Эсвэл ямар нэгэн чиг үүргийг орхигдоод байна уу? Ялангуяа одоо дад давхардал байна уугүй юу гэдгийг илрүүлэхэд ашигладаг юм нэг шинжилгээний арга байгаа. Тэгэхээр энэ аргачлал бол олон улсад яам агентлагийн чиг үүргийн шинжилгээ хийхэд ашигладаг учраас одоо бидний хувьд бол энэ шинжилгээний аргыг ашиглах нь бол бас одоо бид нар чиг үүргийнхээ давхардлыг олж харахад бас их чухал ач холбогдолтой юм а гэж үзэж байгаа. Тэгэхээр бид энэ матрицын энэ шинжилгээний аргын хүрээнд одоо мэдээлэл авах хүснэгтэй одоо иймэрхүү байдлаар боловсруулсан аль болохоор мэдээллийг одоо гараар шивж оруулж алдаа гаргах эсвэл одоо энэ мэдээллийг бэлдэж байгаа хүмүүстэй ажлын ачаалал нэмэхгүйг хичээж бид нар айлгоор ингээд хариултын сонголтуудыг оруулж өгөх хичээсэн байж байгаа. За тэгэхээр хамгийн ихэнд бол байгууллагын регистрийн дугаарыг заавал бичнэ. Тэгэхээр өмнөх одоо шинжилгээний аргууд болоод техний одоо мэдээлэл цуглуулах мэдмаар референсээр танилцуулсан мэдээллүүдийг бид хооронд нь бас нэгтэл шалгахын тулд байгууллагын регистрийн дугаараар ингээд шалгаж байгаа. Тийм учраас байгууллагын регистрийн дугаарыг бол заавал бичнэ. За үүний дараагаар байгууллагын түвшний код гэж байгаа. За энэ дээр бол 3 сонголт байж байгаа. За энэ нөгөө дроп даунаар сонголтуудыг оруулсан. Тэгэхээр одоо нутгийн захиргааны байгууллагад бол LCL 01 буюу одоо нутгийн захиргааны байгууллагуудыг сонгоно. За Min 01 гэж байгаа бол Яамдын түвшинд, EJY 01 гэж байгаа бол агентлагийн түвшний байгууллагууд энэ дээр одоо ингэ сонголтоо хийхээр байгаа.
За дараа нь нийтлэг чиг үүргийг бол бас урьдчилан хэлсний дагуу 6 нийтлэг чиг үүрэг байгаа. За энд бол захиргаа, хүний нөөц, санхүү хөрөнгө оруулалт, гадаад дотоод хамтын ажиллагаа, олон нийтэд харилцах, хууль тогтоомж, хяналт шинжилгээ дотоод аваад итгэсэн ийм 6 нийтлэг чиг үүргийн хүрээнд энэ шинжилгээ хийж байгаа. За тэгэхээр энэ дээр бол дараагийн нийтлэг чиг үүргийн кодоор бол бид нар энэ чиг үүргүүдээ бол кодлоод оруулсан байж байгаа. За эндээс ямар чиг үүргийн хүрээнд энэ одоо шинжилгээ хийж гэнэ гэдгийг тодорхойлохын тулд энэ чиг үүргийн код гэсэн дээр дарахаар одоо энэ сонголтуудаа хийнэ. За энэ дээр жишээлбэл одоо захиргаа хүний нөөцийн хүрээнд одоо бид нар ямар нэгэн арга хэмжээнд одоо шинжилгээ хийх одоо жишээг энэ танилцуулж байна. За орон нутагт бол захиргаа удирдлагын газар буюу тамгын газар гэж байгаа бах те тамгын газар дээр тамгын газар гэж байгаа. Тэгэхээр тамгын газар дээр одоо олон нийтэд ер нь орон нутаг байгууллага агентлагийн түвшинд бол нээлттэй хаалганы өдөрлөг эсвэл одоо янз бүрийн одоо тэмдэглэлт өдрийн хүрээнд олон нийтэд мэдээлэл хүргэх сурчлах юм олон арга хэмжээний зохион байгуулдаг. Тэгэхээр бид нар энэ одоо 6 чиг үүргийн хүрээнд хэрэгжүүлж болох арга хэмжээнүүдийг нэлээд нийтлэг байдлаар бас энд тухайн ажлын байранд хэрэгжүүлдэг ажил гэсэн ийм одоо энэ хүрээнд ингээд тодорхойлсон байж байгаа. За жишээлбэл шийдвэрийн төсөл боловсруулах, иргэн дүрслэгээ үзүүлэх, албан бичиг өргөдлийн хариу өгөх, төсөв боловсруулах, худалдаа авалтын арга хэмжээ зохион байгуулах гэх мэтээр ер нь энэ 6 одоо ажлын байрны хүрээнд нэлээд нийтлэг байдлаар хийдэг энэ ажлуудыг болоод бид ингээд оруулсан. За эндээс одоо жишээлбэл нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа гэж бодоход бид энд бол энэ олон нийтэд мэдээлэл хүргэх сурчлах арга хэмжээ гэж ингэж үзээд за тэгвэл энэ ажлынхаа бас энэ ажлуудаа бас бид нар мэдээлэлээ боловсруулах зорилгоор бас ангилал үүсгэсэн байж байгаа. За энэ ангиллаас бол олон нийтэд мэдээлэл түгээх гэсэн энэ ангилалтаа оруулаа. За тэгвэл захиргаа удирдлагын хэлтээс бол буюу тамгын газар энэ арга хэмжээ зохион байгуулахад ямар одоо үүрэг чиглэлтэй үүрэг оролцоотой байдгийг бэ гэдгийг тодорхойлж байгаа. За энд бол зохион байгуулалт, гүйцэтгэл, боловсруулалт, төлөвлөлт, баталгаажуулах, хянах гэсэн ийм оролцооны 3 түвшинг тодорхойлсон байгаа. За энд бол захиргаа удирдлагын хэлц гол одоо зохион байгуулалтын асуудлыг хариуцдаг байна. За тэгвэл энэ дээр хамтран зохион байгуулах нэг чинь магадгүй нэгэн бодлогын хэлц юм уу эсвэл одоо өөр агентлаг бас байж болох. За тэгэхээр энэ дээр дэмжигч, хамтрагч, оролцогч бүтцийн нэг чинь нэр гэдгийг бол гараар бичиж оруулахаар байгаа. Яг бол одоо байгууллагын түвшинд бас янз бүрийн өөр нэртэй байж болох учраас бид одоо мэдээлэл гэрсний дараагаар нэгтгэж кодлох код одоо одоохонд бол түр зэрэг мэдээлэл авахтаа бол энэ дээр гараар бичих байдлаар ингэж оруулж байгаа. За тэгвэл энэ нийгмийн бодлогын хэлтээс энэ олон нийтэд сурталт түгээх энэ одоо арга хэмжээн дээр яаж оролцох вэ гэдэг оролцоон дээр нь бол магадгүй ажлын төлөвлөгөө боловсруулах те гарц нь бол одоо үйл ажиллагааны тайлан байж болно. За энэ дээр бол мэдээллийн хоорондоо солилцох ажиллагаатаа бол цахим хэлбэрээр нөө эсвэл одоо цаасан хэлбэрээр нөө цахим цаасан олсон хэлбэрээр нөө гэд мэдээлэлд дамжуулж байгаа энэ сувгуудаа бол бас ингээд тодорхойлж бичих байгаа. За дараа нь давтамж энэ арга хэмжээг энэ ажлыг ямар давтамжтай зохион байгуулт юм бэ? Энд бол улиралт нэг удаа байж болно. 7 хоног тэмүүс жилд нэг удаа тухай бүр ч юм уу гээд одоо тухайн арга хэмжээнийхээ давтамжаа авчина. За энд бол бас нөгөө харилцааны төрлүүд байна. Энэ хоёр байгууллага маань хоорондоо харилцахдаа, хоёр нэгж маань хоорондоо харилцахдаа дотоод алтан бичгээр харилцаж байна уу? Аль эсвэл одоо бие биендээ мэдээлэл өгөх байдлаар хамтарч байна уу? Үйлчлэгээд зарим ажлуудын дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Эсвэл одоо оруулж ирсэн бичиг цаас саналыг нь одоо баталгаажуулах байдлаар хамтарч ажиллаж байгаа гэдэг харилцааныхаа төрлөө бол энд бас тодорхойлж байгаа. За мөн ажлын давхардалыг тодорхойлоход бол бас нэг чиглэл гэдэг ийм одоо үзүүлэлтийг бас оруулсан. Энэ дээр оруулж ирсэн одоо харилцааныхаа энэ ажлаа хийхин тулд байн одоо хоёр одоо бие биентэйгээ одоо ингээд эргэж буцах харилцаа чиглэлээр харилцаж гинэ үү эсвэл тодорхой одоо ирүүлсэн саналыг нь хүлээж аваад дараагийн процесс руу өөр одоо нэгж рүү шилжүүлэх байдлаар одоо нэг чиглэлийн харилцаа үүсгэж гэнэ үү гэдгийг энэ дээр ингээд тодорхойлж өгч байгаа. За дараа нь тэмдэглэл хэсэг дээр энэ дээр бол бас зайлшгүй бичих шаардлагатай болвол за магадгүй одоо чиглэлээ хослсон гэдгээ тайлбарлаж болно. Эсвэл энэ арга хэмжээнийхээ талаар товч тайлбар оруулж өгч болно. Тэгвэл бид нэр 200
тэмдэгтэд багтаагаад энэ ажлынхаа талаар энэ одоо харилцааныхаа талаар юм уу зарим нэг одоо мэдээлэл илүү одоо тодруулах шаардлагатай асуудлуудад тэмдэглэл байдлаар ингэж бичиж оролцуулнаа. За дараа нь тэгэхээр энэ дээр за энэ нээлттэй хаалганы өдрөлгийг зохион байгуулахад бусад газар агентлагууд бас оролцсон тий одоо магадгүй санхүү төсөв хөрөнгөтэй холбоотой асуудлаар байж болно. Одоо энэ мэдээллийг олон нийтэд түгээх байдлаар оролцож болно. Тэгвэл энэ энэ ажлыг зохион байгуулахад бусад нэгжүүд яаж оролцсон бэ гэдгийг бол энэ мөр нэмэх байдлаар ингээд хамтраад ажиллаад оруулаад явах юм шүү. Түүнээс бага нь нэмэхгүй бүснэгтэйг ямар нэгэн байдлаар эвдлэхгүй. За тэгээ бид нар энэ шийдийг өгөхдөө эргээд одоо тодруулах лавлах хүмүүсийн утасны дугаар болоод энийг нөхөхтэй холбоотой тайлбаруудыг энэ дээр бичсэн байж байгаа. Энээс өшөө бид нар илүү тодорхой болгоод зарим нэг жишээгээр ингээд батлаад тайлбарлаад бичээд та бүхэнд явуулна. За тэгээд та бүхний одоо энэ бүх мэдээллийг нөхөөд бичээд ирүүлсний дараагаар бид дараагийн энэ шийтүүдээр энд бол нөгөө нэгж хоорондын үйл ажиллагааны давхардалтай юм одоо хэдэлтгэлтэй холбоотой асуудлууд дээр одоо дүн шинжилгээ хийгээд мэдээллийг нь боловсруулад ингээд дүн шинжилгээ хийж одоо тайлангаа боловсруулж ингээд танилцуулах юм байнамаа. Тэгэхээр та бүхэн бас энэ мэдээллийг одоо нөхөдтэй холбоотой аль болохоор одоо бүх ер нь бол ерөөсөө нүдийг орхихгүй бүх нүдийг заавалжгүй хариулж бичих ёстой. Тэгээд янз бүрийн хүндрэл одоо асуудал гарах юм бол бас эргээд бидэнтэй холбогдоод тодруулаад ингээд ажиллаарай. За баярлалаа. За мэдээлэл танилцуулсан бүх хүмүүстээ баярлалаа. Орон нутгаас орж байгаа, за өглөө өдрөө орж амжаагүй бас яамаа гэдгээс орж байгаа хүмүүс байх юм бол бид энэ ажил маань төрийн захиргааны байгууллагаар яамаа агентлаг орон нутгийн захиргааны байгууллагууд гэдэг үндсэндээ 600 гаруй байгууллагуудтай холбоотой мэдээлэл үнцэн ажлын хэсэг нэгтгэж боловсруулж дүн шинжилгээ хийхээр байгаа. Тэгэхээр манай саяны мэдээлэл хийсэн хүн болгоны хэлэх Excel файлаа бүгдийг боддод бүрэн дүүрэн үнэн зөв бөглөөрэй гэдгийг нэргээ дүн шинжилгээ хийхэд үр дүн нэргээ та бүхэнд оновчтой очиход хэрэгтэй учраас тэр тал дээр сайн анхаарч ажиллаарай. За ойлгомжгүй, тодорхойгүй, тодруулах шаардлагатай юм байх юм бол танаа байгууллагыг хариуцсан ажилтан гэж үнцэн ажлын хэсгээс хойрлсон байж байгаа. Тэр хүн өнөөдөр та бүхэнтэй холбогдоод тэр хүнээр дамжуулж мэдээллүүдээ өгч авалцах асууж тодруулах зүйлүүдээ асууж тодруулнаа. Тэгэхгүй олон хүн тал талаас холбогдож дунд нь мэдээллийн урсгалыг оновчгүй байдал руу оруулахгүйгээр ингэж хойролтыг хийсэн байж байгаа шүү. За саяны хийсэн мэдээлэлтэй холбоотой манай оролцогчдоос асууж тодруулах зүйл байна уу? За хоёрдугаарт нь микрофон байхгүй байх юм бол чатаар асуултуудаа биччихээрэй. Тэр асуултуудыг би уншаад холбогдох хүмүүсээс нь хариултыг өгүүлье. Энэ сургалтын бичлэгийг бид нэр видео болгоод татаж авахар та бүхэнд линкийг өгнө. Тэгэхээр дэд ажлын хэсэг дээр болон доошо холбогдох мэдээлэл тайлан судалгаа нэгтгэж ирүүлж байгаа албан агчид руу бас өгөөд мэдээллийг таад хуваалцаж болно шүү. За асуух асуулт байна уу? За ਸਾਨੂੰ Баяншаа аймгийн дэд ажлын хэсгээс нэмж тодруулах асуудал байна. Тэгвэл аймгийн асуудлын хамгийн газар олон харьяа байгууллагууд гэсэн байна. За мөн байгууллагууд тодруулсан 8 байгууллага, үндэсний захиргааны 8 байгууллагыг нэрээр заавал гэсэн байна. Үүнээс гадна миний асуудал хамгийн газар одоо сумын бодлын ажлын үндэсний захиргааны байгууллагууд байгаа. Эдгээр олоо. За ерөнхий мэдээлэлтэй холбоотой асуулт асууж байгаа шүү. Мэдгэн референт хариулах уу? За тэгээ хариулъя. За ер нь бол аймгийн засаг даргын тамгын газар, сумын засаг даргын тамгын газар мэдээллүүдээ өгнө. За иргэдийн төлөөлөгчдийн хурлын тухайд бол ялангуяа нөгөө сумдууд дээр бол нөгөө 2-3 ажлын албан дээр хүмүүс байгаа байх. Тэр нь болохоор зэрэг
иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга буюу ажлын албаны дарга гэсэн ийм цөөхөн хүмүүс байгаа учраас ер нь сумдынхыг ойлгомжтой ер нь авахгүй гэж иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албыг бол авахгүй. Сумын засаг даргын болон аймгийн засаг даргын тамгын газрын нөгөө бүтэц орон тооны мэдээллийг авна. За юун дээр чатан дээр нэг хүн асуусан байна, мөнх цэцэг мөнх төмөр гэдэг. Хүснэгтийн 6 дугаар хүснэгтийн байгууллагын төрөлд сумын засаг даргын тамгын газар ямар сонголт сонгох вэ гэдэг. За энэ дээр болохоор зэрэг за би дэлгэцэн шеэрлээтэй дахиад сумын засаг даргын тамгын газар маань энэ ерөнхий мэдээлэл гэсэн 1-5 бүгднийг одоо бүглэнэ. Тэгээд мэдээллүүдээ аймгийнхаа засаг даргын тамгын газар руу явуулаад аймгийн засаг даргын тамгын газар нь мэдээллийг нэгтгэн. За сумынх дээр аль нэг сумаас одоо ингээд юу гэдэг Архангай аймгийн тэр сумын засаг даргын тамгын газар гэж бичсэн мэдээлэл ирлээ гэхэд энд бол ерөөсөө нэг л мөр мэдээлэл ирнэ гэсэн үг тийм. Тэгэхээр аймгийн засаг даргын тамган газар маань яг тэрнийг мөр мэдээллийг хулаал энэ доороо ингээд үргэлжлүүлээд тавиад яваад байна гэсэн үг. Тэгвэл нэг юмыг анхаарахтаа яах вэ гэхээр зэрэг одоо юу гэдэг нөгөө сумынхаа засаг даргын тамган газрын мэдээллүүдийг жигсааж бичихтэй болж өгвөл нөгөө цагаан цэцэн үсгийн дараалалаар цумдаа жигсаагаад нөгөө жигсаалт нь хоорондоо ингээд дээр доор хүснэгт болгон дээр ингээд дээр доор ялгаатай жигсаалт үүсэхгүй гэсэн үг. Тэгэд оруулчвал зүгээр ер нь бол тэгж оруулаарай. За сумын засаг даргын тамган газар дээр бол энэ харьяа байгууллагууд гэдэг нэг байхгүй. За аймгийн засаг даргын тамган газар дээр мөн харьяа байгууллагууд дээр эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төвүүдийг бол бичихгүй. За энэ төрийн орон нутгийн өмчт одоо хуулийн этгээд аж ахуйн нэгжүүд нь юу байна те тэднэрийг л бичнэ гэсэн үг. Тэрнээс нөгөө эмнэлэг, сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт цогцлбор гэдэг нөгөө яг тийм одоо нөгөө төрөөс иргэдэд нөгөө үзүүлдэг төрийн үйлчилгээний яг тэр бүр анхан шатны юунуудыг ороод ирэх юм бол бид нар бас тэр мэдээллийг бүрэн гүйцэхгүй. Тийм болохоор зөвхөн одоо нөгөө төрийн одоо жишээлбэл энэ Замтай өрөө яам дээр автер үндэсний төв гэдэг ингээд тавьсан шиг мэдээллүүдийг л одоо төрийн өмчт улсын төсөвт үйлдвэрийн газар за төв байна, хүрээлэн байна, за хөдөлмөр зурчлалын төвч гэдэг юм уу жишээлбэл тиймэрхүү юмудаа л бичиж тавина гэсэн үг. За өөр энэ юун дээр тодруулах юм байна уу? Хариулт нь. Одоо нөгөө сая сургууль цэцэрлэг соёлын төв албаа гэсэн шиг тэгэхээр аймгийн засаг даргын одоо иршинслийн хүрээний аймгийн музей, аймгийн одоо хүчний драм театр тэгээ бас номын сан гэх ийм байгууллагууд байгаа. Эднийг бус байгууллагаар оруулаад явах уу? Тэднийг бас оруулахгүй. Ерөнхийдөө нөгөө нэг одоо цалин малын юунууд нь одоо яантаасаа тавигдчих байгаа х тий. Тэгэхээр ерөнхийдөө тэр соёлын төв, номын сан ч гэдэг юм уу тийм юунуудаа бол оруулахгүйгээр бусад тэр орон нутгийн өмчит үйлдвэрийн газар аж ахуйн нэгж орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж ч гэдэг юм уу тиймэрхүү юмнуудаа л бичнэ гэсэн үг. Нэмээд хэлэхэд саяны тэр жигсаалтан дээр бол саяны Мэдмаа Арфрентийн хэлсэн байгууллагын жигсаалт орж ирж байгаа. Тэгээ ард нь яг алба хэлцийнхэн тоон орж ирж байгаа. Төрийн өмчит болон орон нутгийн өмчит компаниуд ерөөхдөө бол нийслэл хотод бол улсын төсөвт үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд энэ гэж байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан орон нутгт дээр байгаа төрийн өмчит компани харьяа байгууллагын жигсаалт орж ирэх юм. Эсвэл яг тэр байгууллагууд дээр чигүүргийн шинжилгээ бол орж ирэхгүй. Чигүүргийн шинжилгээ үндсэндээ саяны танилцуулсан одоо ажлын эсгэн гишүүдийн танилцуулсан маягт буюу үндсэн засаг даргын хамгийн газрын бүтэц босон хэвтэ энэ агентлагууд дээр л орж ирэх юм шиг. Чатаар ирсэн асуултнуудаас шийдэж танилцуулъя. За сумын төсөвт байлгын мэдээлэл оруулах үед орон аймгийн засаг даргын тамгын газрын зохицоотрын асуултанд сая манай Мэдмаа Арфрент саран гэрлээр хоёр хариулчлаа. За Увс аймгийн хөлбөр албан үйлчлэгийн газрын байгууллагын асуулт. Байгууллага бүр дээр дэд ажлын хэсэг байгуулах гэж байна. Байгууллага бүр дээр биш ээ. Аймаг бол нийслэлийн аймгийн засаг даргын тамгын газрынхаа дэргэд дэд ажлын хэсэг байгуулна.
доодох харьяа хэвтэй агентлагуудынхаа мэдээллүүдийг энэ дэд ажлын хэсэг дээр нэгтгэнэ гэсэн үг. За яам бол зөвхөн яамныхаа мэдээллийг, агентлаг бол босоо удирдлагатай өөрийнхөө бүх агентлагуудын мэдээллийг агентлаг дээр дэд ажлын хэсэг байгуулад нэгтгэнэ. За Дорногов аймгийн хөдөлмөр боломжуулалтын газраас аймаг хариуцсан хүмүүс бид нөрөө холбогдно гэж ойлголоо тийм ээ. Аймаг хариуцсан, яам хариуцсан, агентлаг хариуцсан хүмүүс та бүхэн рүү өнөөдөр холбогдно. Бид нэр энд үндсэн ажлын хэсэг дээр байгууллагуудыг хуваарлаад хүмүүст онооч гэсэн байж байгаа. Тэр хүмүүс мань та бүхэнтэй холбогдно гэсэн үг. За Говьсөнбөр аймаг сайн байна уу? Аймгийн засаг даргын тамга газар дэд ажлын хэсэг байгуулад сум дуулан хэрвээ хэвтэй агентлагуудын мэдээллийг авч нэгтгэх гэсэн үг зөв үү? За яг ингэж явна. За Дорнод аймгийн засаг даргын тамга газар зохиотоор аймгийн засаг даргын тамга газар төрийн өмчт байгууллагууд оруулах уу? Зөвхөн орон нутгийн өмчт оруулах уу? За сая энэ дээр сарын гэрэл дарга Мэдэгмай Фрэнд хоёр хоёулаа хариулсан. Архангай аймаг орон нутгийн босоо удирдлагатай агентлагууд өөрсдөө хийх үү? Ерөнхий газар нөх үү. За босоо удирдлагатай агентлагууд ерөнхий газар дээр нэгтгэгдэж байгаа. Агентлаг дээр дэд ажлын хэсэг болгож тэндээ нэгтгэгдэн гэсэн үг. Аймгийн засаг даргын тамга газрын дээр хэвтэй агентлагуудынх л нэгтгэгдэн гэсэн үг шүү. За манай уралдагчдоос микрофоноос асуух асуулт байвал асуугаарай. Байна. За хөвсгөл нэг юм асууч. Сонсогч гинөө. Сонсогч. За энэ орон нутгийн өмчт болон орон нутгийн өмчийн оролцоотой компани аж ахуйн нэгжүүдийг аймгийн тамгын газар дээр нэгдэх юм уу? Орон нутгийн өмчийн газрынхаа өндөр нэгдэх юм уу? Бид нар яг нөгөө чиг үүргийнхээ хувьд бол үйл ажиллагаа нь бол орон нутгийн өмчийн газар дээрээс одоо засаг даргадаа танилцуулаад хурлаараа шийдвэрээ гаргуулаад ингээд явж байгаа. Яг өмчлөгчийнхээ хувьд бол иргэдийн төлөвлөгчтэй хурлна гэдээ явж байгаа. Тэгээ сая мэдээлэл дотор болохоор бол аймгийн тамгын газар дээр нэгдэгдмээр юм яриад явж байгаа. Энэ яахаар байна? За би энэ асуултанд тий хариулъя. Ерөнхийдөө бол нөгөө аймгийн засаг даргын тамгын газар дээр нэгтгэгдэх мэдээллүүд нь засаг даргын тамгын газрын өөрийнх нь мэдээлэл, сумдынх нь мэдээлэл, засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэвтэй удирдлагатай нөгөө агентлагуудын мэдээллүүд гэдэг ингээд ер нь тухайн аймгийн хэмжээний юунууд нэгтгэгдэж ирнэ. За бүглэгтээ болохоор зэрэг хариуцсан чиглэлээрээ бүглөөд тэгээд засаг даргын тамгын газартаа нэгтгэл дүгнө гэсэн үг. Тэгэхээр орон нутгийн өмчийн газар өөрөө засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэвтэй удирдлагатай агентлаг байгаад байгаа. Тэгэхээр эрхлэх асуудлынхаа хүрээнд яг тэр нөгөө орон нутгийн өмчит одоо өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд байгууллагуудынхаа мэдээллүүдийг бүглөөд ирүүлчихээр бүглөөд нөгөө засаг даргын тамгын газартаа хүргэчихээр тэндээсээ нөгөө засаг даргын тамгын газар чи бүх мэдээллүүдийг нэгтгэхэд наашаа ирүүлчихнэ гэсэн үг. Эсвэл дахиад нэг асуулт байна. Засаг даргын хэрэгжүүлэх чиг үүргийн байгууллагууд дотор театр, номын сан, музей гээд соёл урлаг аял жуулч залуучуудын газартай харьяалагддаг байгууллагууд байна. Тэгэхээр эдгээр байгууллагууд маань соёл урлаг аял жуулчлалын газартай харьяалагдаад явахаар байна уу? Яахаар байна? Мөн одоо Ахмад насны асрамж үйлчлэгээний төв байгаа. Тэр нь болохоор бас засаг дарга томилдог үйлчлэгээний байгууллага байна. Тэгэхээр энэ байгууллага маань хөдөлмөр халамж үйлчлэгээний газартай харьяалагдаад явах юм болов эсвэл одоо аймагт харьяалагдаж явахаар байна. Энэ дэр нэг тодруулга авъя. За хоёр дахь нэг асуулт маань болохоор түрүүн Иргэзэн даргын тайлбарлсан хүснэгтээс асуух гэж байгаа. За 6 ер нь үндсэн чиг үүргийн хүрээнд ингээ үйл ажиллагаануудаа гаргахаар байна. Тэгэхээр одоо тухайлбал манай нийгмийн салбар дээр хэд маш олон зохион байгуулалтын ажлууд байдаг. Тэгэхээр эдгээр ажил болгоно энэ лөө оруулах юм эсвэл тодорхой одоо шатлал эренбэлжиж оруулахаар байна. Энэ дээр нэг тодруулга авъя. За би хариулъя. Ажлууд маш их олон ажил байгаа. Тэнийг бол ойлгож байгаа. Бид нар ямар ч хэлсэн ажлуудыг аль болохоор бүгдийг багцлж оруулахыг хичээсэн. Жишээлбэл одоо том би нөгөө хүснэгтэй дахиад шеэрлэтгээ одоох. Аюулын тодруулах юм. За хажуугаар тодруулж. За одоох шеэрлэтгээ хүснэгтэй. За байж байгаа файл ядгээ. За ажлуудыг аль болохоор бид нар юу яаж нэгтгэж оруулахыг хичээсэн. За жишээлбэл захиргааны чиг үүрэг, захиргаа хүний нөөцийн чиг үүрэг дээр ямар ажлууд авах, хүн томилох, за сургалт зохион байгуулах,
нөгөө захиргааны байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, одоо эд хөрөнгө орчлыг одоо хадгалах, хамгаалах, ашиглалтыг сайжруулах ч гэдэг юм уу. Аль болохоор бодоод ажлуудыг бид нар базаад оруулахыг хичээсэн. Гэхдээ одоо ингээд нөгөө бүх газрууд руу энэ чинь 652 байгууллага руу явж байгаа учраас тэр багцлсан ажлуудыг бол бас дахиад өөрчлөөд байхад маш хүндрэлтэй. Бид бас өнөөдөртөө та нар руу өгснэгтээ явуулахын өмнө дахиад бас сайн дотроо ярилцж байгаад аль болохоор хоцрох үлдээхгүйгээр явуулахыг хичээнэ. Бид бас дотроо ярилцъя бусад гэж нэг мөр нэмээд эндээ бас нөгөө ард нь тайлбартаагаар зарим нэг онцлог ажлуудыг оролцуулах юм боломж авах үгүй юу гэдэг дээр бас ярилцаа. Тэгээд эргээд нүгснэгтэн дээр бас тайлбар өгöd яриад явъя. За эхнийх нь асуултан дээр нь хариулт чинь нөгөө соёлын төв одоо нөгөө номын сан, сургууль цэцэрлэг, эмнэлэг, спорт цогцлбор гэд ийм байгууллагуудын мэдээлэл бол бүглэхгүй. Зөвхөн нөгөө төрийн өмчийн оролцоотой болон төрийн өмчт, орон нутгийн өмчт аж ахуйн нэгжүүдийн мэдээллүүдийг бүглөөд ирүүлнэ. Энийг бол ер нь аймагуд дээр тэр орон нутгийн өмчийн удирдлагын газрууд дээр хариуцаад явж байгаа хот тэднэр нь ингээ бүглөөд ирүүлэх нэ. За юун дээр